За монголчууд бол нэг тайн гэдэг нэг хүн. Өсөө олсон нэг хүн гээ надад. Тэр бөө энтриг бол хүмүүс нэг түрүүний нөгөө нэг тэр нэг алтан сав алгоритм гэдэг нэг ярьсан чи хүмүүс уурлаад чи юм уу манай бөөг одоо сүнс явуулдаг гэж доромжлаа. Ам ангаж ингэж нөгөө нэг үлгэр сонсож байгаа шиг ингэж ангаж суусаар байгаа. Чи л өөрөө харин таарлаа. За сайн байцгаана уу? За нөгөө нэг өнгөрсөн дугаар дээр бидэд юу яасан? Алтан сав нээн гэдэг чинь бол зүгээр л алгоритм штэ гэж ярилцлага хийсэн. Тэгээ ингээд одоо ойр дотныхандаа бол савка гэж дуудулдаг. За гончгийн ямач ярахыг араас нь хөөцөлтөөд дахиад араас нь чаргууцалтаад эхлээд тэр юуг би тэр оршоолго гэх тэр алтан сав нээдэг гэд гарч өгөөд ингээ ярьсан чинь дараагийн сэдв нь яалтчгүй ингээ нөгөө би тамд яваач ингээ тухай ярьсан чинь тэрнтэйгээ холбогдож ярих юм байна. Тэгээ энэ нөхрийн араас бүр баахан залгаж араас нь гуйж хөөцөлдөж явхаас өмнө арай гэж олж авлаа. За тэгээд нөгөө дугаараа солихгүй дугаард орохгүй гэдэг сонголтоо хэцүү юм байна. Олдохчгүй юм тэгээд ийш тийшээ явчих гаад ах юм чинь. Тэгээ явдлан гүйцэгдэхгүй. За тэгсэн угаасаа яг ингээд нөгөө нэг оршоолго гэд энүүгээр ингээ ярьсан чинь арайхан сэдв бол яалтчгүй ингээд за өхлийн тухай бид буддизмд юу гэж ярьдаг вэ гэж үзээд тэгээд өхлийн дараа гэсэн чинь одоо юу гэдэг шинийхээ онлооч тэр яалтчгүй тамд яваач ингээ тухай ярих болчдөг юм байна. Тэгсэн чинь энэ нөхөр чинь дахиад Деваж ингээд ийм ном бичсэн байна. Тэгээд би номыг харлаа. Тийм үлгэрч уншаад байгаа юм шиг их сонин юм байна. Тэгээд бид хоёр өнөөдөр буддизмын Деважин гэж яг юу гэлдэг юм бэ? Деважингийн талаар ер нь энэ ном дээр юу бичигдсэн талаар яг гэхдээ номын тухай гэхээс илүү бид хоёр зүгээр яхав. Тий, Деважингийн тухай буддизмын ойлголтуудын талаар ярих юм. Тэгээд ер нь бол яхав да Деважинг одоо шууд энэ подкастыг үзээгүүл эхлээд тэр бид хоёрын өмнөх яриа буюу алтан савны гэдэг чинь зүгээр л алгоритм апын хүртэл гарсан байгаа гэд тэрийг хүмүүс нэлээд сонирхож бас зарим хүмүүс л бүр гайхан зочирдож ярьсан байна лээ. Тий. За ингээд төв судлаач ямар ч рахтай бид хоёр өнөөдөр Деважингийн талаар ярих юм. За би энийг уншлаа. За дунд руу нортол уншлаа. Нэг юм үлгэр байна. За бүр ингээд бүр заримдаа бүр би гайхлаа. Тэгээд тэрэндээ энэ дэр чинь одоо ингээд нөгөө за Деважингийн орны тухай гэдгсэн чинь ингээд 7-8 юм байна. За тэр нь газар орн нь юу юм бэ гэдгсэн чинь 7 эрдэнэс ингээд алтан модл гин те одоо ингээд алт шүр совд бол зүгээр ингээд газар талах шиг ингээд байж яадаг л гин те тэгээд тэнцээ чи ингээд инчтүүл ерөөсө тэнд Деважин төрсөн хүн бол ингээд инчтгэх төссөн газараа шилжээд очдөг л гин те ийм хоол идийгээ тэнгуутар шууд хоол нь ингээд амтагдаад гараад ирдэг гин тий ингэн гут үеч то баг зөв фантазиг бол та толгодын биш үү гэж бодлоо. Тэгээд хамгийн ихнийх нь Деважин гэдэг үгний тухай эхнээсээ. Тэгээд за тэгээ энэ яриа эхлэхийн өмнө би яг нөгөө энэ яг Деважинтай өөрөө холбогдоод нэг судлах болсон тухайгаа нэг жоохон оршил хэлээ л да. За. Тэг миний эмээ энэ сайхан богинтой буурлан байсан л да. Энэ хүн бол ерөнхийдөө энэ Деважингийн тухай судлах анхны одоо суурийг тавьж өгсөн байхгүй. За. Миний эмээ бол 1908 онд тухайн үеийн одоо Төвшөөт хааны Хамдоржийн ангийн хошууны Болд тэргүүний хотгийн Гомбочуу зайсангийн хүн охин болторсон л дээ. За. Тэгэл ерөнхийдөө нэг 13-4 наснаас ахуулаад 82 нас хүртлээ мань өссөн байхгүй. За. Тэгээ хоёр дүнчүр. Одоо дүнчүр гэдэг тоо хийж юм бүү тийм ээ. 100,000 гэсэн. Мэдгүй одоо 10 биш тэг би буруу ойлголоо. За. Хоёр удаа маань энэ тоог гүйцээгээд тэгээд нэг өнгөрсөн юм сайхан буянтай буурлан байсан. Тэгээд таал болохын өмнө хэлсэн юм л да. За би бол одоо найдвартай Деважинд очино. За. Араас л ерөөсөө уйлж хашуудаж хэрэггүй. За. Санаа амруугаарэ. гэж хэлээд тэгээд ерөнхийдөө явсан. Намайг бол ээж аваас минь 6 сартаа аваад 18 нас хүртэл яг өөрийнх нь гар дээр өсгсөн. За. Баггүй. Тэгээд би ч нэг 5 настайгаас ахуулаад зулын голоороо хамт одоо майныг хөвж өгөөл майн юу ягаал. Тэгэл намайг бол ингээд нэг гандан дээр давуулаад явна. Тэгээд гандангаар гороо хийн. Тэгэл ингэж явсараа байгаа. Сүүлдээ эмээ маань чадлан муу болоод би өөрөө дагуулад явдаг боллоо, үүрээд явдаг боллоо. Тэгэл ерөнхийдөө ингээл
нөгөө баг байх үед мэдээ орсон цагаас эхлээд энэ Деважингийн тухай ярьдаг. Деважин бол ерөөсөө зүгээр ингээд бүр өөр очиж үзсэн юм шиг ярьждаг. Тэгээд энэ Умааны бадмийнхан буюу энэ майн уншаад Деважинд очиж болдог гэдэг тэр итгэл үнэмшлийг өөрөө биеэр над үзүүлсэн юм баггүй. За. Тэгээ би 1992 онд нас орсныхаа дараа манай эмээ бол нэг тийм юм байлаа л да. Одоо энэ бөхөр бол одоо энэ хакуухаа даваа жаргал энэ төр юм одоо энэ баян мөнх авраг энэ шиг тийм том амжилт үзүүлж ирсэн. Миний өвөө авийн аав бол ах トゥ авраг тийм л усан жамбаа намхаа авраг гэдэг. Ах トゥ хоёр авраг. Тий. Тэр хоёр аврагын ганц хүүтэй суусан байхгүй усан жамбаагийнхан дорж байдаг. Тэгээд нөгөө манайх бол бас их хатуу юмтай. Одоо ингээд нэг жижигхэн тойгийн бүүж гэдэг юм уу. Тэгэл одоо тэр хоёр аврагын өө хөрөнгө болсон одоо сайхан хаадаг. Тэгэл ном тэгэл нөгөө даншигаас одоо байнд авчижсэн бүх авдрууд нэг 7 авдар. За. Зүйлэр надад үлдээж байгаа юм л та. Тэгээд миний хүү энийг бол одоо ном сурахад зарцуулаарай. За. Тэгээ 6 цэнгэл зарж болохгүй шүү. Тэгээ яг одоо би уг нь одоо мэрэгжлээ бол би нэг математикч юм. Тэр үед одоо нэг тооцоолон бодох. Яг 92 онд ч одоо нөгөө би бас нэг математикт гайгууч байсан. За. Би бол бас энэ 13 дугаар сургуулийн анхны англи хэлний сонгон гэж төгссөн байхгүй. Тэгээд мэрэгжлсийг сонгохоо мэрэгжлээ сонгох болоод ингээд байж байгаад ер нь нэмээ ер нь Деважинд яг очисон болов уу юм. Тэрийг ер нь мэдээ гэж бодоод. Тэгээ би энэ Деважингийн орны тухай судалгаа хийгээд Хүрлбаатар багш дээр очиод тэгээд энэ Деважингийн орны тухай судалгааг хийх арга зүй боловсруулгуулад үндсэндээ бид 17 жил хамт багштайгаа. Тэгэл ерөөсөө яг л энэ чиглэлээр ихээр чинь 1993 онд анхын сэдвийг авсан гэж бодгоор ч одоо хэдэн жил болж байна юм чинь. 37 жил. Шаа 33 жил. 33 жил тий. 26 тийм чинь. Тэгэл яг энэ хооронд бол ерөнхийдөө ганц төв судлалын талаас биш, урлаг судлалын талаас, төрөлх урлагийн талаас, архитектор, археолог их олон талаас нь судалдаг. Яг нөгөө Деважин өөрөө хийсвэр ойлголт учраас тэрийг одоо бодтой бий болгохын тулд урлагийн бүхэл одоо салбараар яаж энийг одоо бүтээсэн. За тэгээд дээрээс нь Японы зэн буддизм, Хятадын чан буддизм, Солонгосын кан буддизм тэргээд одоо энэ бүх талаас нь судлах гэдэг их олон янз аргачлалуудаар үзэж ер нь дэлхийн нийтийн Деважин гэдгийг яаж хардгийн судалтын гэдгээр л одоо явсан юм л да. Тэгэхээр бол энэ Деважин гэдэг энэ ойлголт бол ерөнхийдөө 5000 жилийн өмнө тэгт бий болж байгаа юм. За. За тэгээд ерөнхийдөө бурхан багшийн үед бол үгүй байсан гэсэн үг байхгүй 2500 жил хөгжсөн байсан гэсэн үг. За. Тийм тэгээд бурхан багш бол тэр Сукхаватын намаас судраг буюу Деважингийн орны байгуулалтын судраг гэдэг судрыг номлосон. За тэгээд Нинжи Бадма гарва буюу одоо энэ юу нэгүүлсэн гүйцэтгэлийн цагаан ухаан. Тэгээд Садарма Бундарыгаа сутра буюу Дамчи Бадар гэдэг нь дээдийн ном цагаан ухаан. За энэ Деважингийн орны тухай зохиол гэдэг нь хид хідэн энэ зохиолууд нь бол яг бурхан багшийн 80 нас нэг наснаа таал болсон. Тэр таал болохын өмнөхөн айлцсан номнууд нөхгүй. Ер нь одоо хойд нас гэдэг юм уу ер нь ийм сайхан ариун одоо арилсан. Тэгээд гин бүгд нь арилаад эрдэн бүхэн дэлгэрсэн ийм ариун орон одоо Деважин гэж байна шүү гэдэг бол бурхан багш анх номлож байгаа. За бурхан багш анх номлосон анхны одоо бурхан багшийн өөрийнх нь нэг амаараа айлцсан энэ номор хэлж байгаа байхгүй юу? Манай Деважин гэдэг ном чинь. За бурхан багш бол ер нь Деважин бол хүний дотор байна. За. Хүний дотор бол Деважин байна. Тийм бол номлож байгаа юм. За ингээд бол үндсэндээ үүний дараа бол төвдийн одоо гэлгөөгийн шашны үндэслэгч Богдзонхой бол бас Монгол гаралтай юм байсан. Харин Богдзонхойгийн зохиол бол үндсэндээ Деважингийн тухай зохиол бол Деважин бол тэнгэрт байна. За. Гэдгийг бол ерөнхийдөө номлож байгаа юм. Тэгээд ер нь яагаад гэж энэ үгээр энэ Деважингийн орны ойлголтоор бол нөгөө бурхтын амьдардаг газар бол 7-70 модны өндөрт байдаг гэж үздэг байхгүй юу? Тийм болохоор ерөөсөө энэ сүм хийдүүд тий яагаад юм өндөр уулаараа тэр байгаад идэх юм бэ гэхээр ер нь бол
жирийн одоо газрын гадаргаас гэдэг юм уу те хүний амьдарч байгаа газраас 50-аас 100 метрийн дээр одоо бурхны амьдардаг орн байдаг гэж үздэг учраас дандаа өндөр уулын орой сүм барьдаг байхгүй. За. За. Нэг тийм баг. Хоёрдугаарт нөгөө бурхан гэдэг зүйл маань бид нар бол одоо ингээд одоогийн iCloud гэдэгтэй адилхан юм үйл шүү дээ. Үүлийн хэлбэртэй нүүж явдаг. Тэгээ ерөнхийдөө дандаа мэдээллийн том дата бааз. Тийм зүйл шүү дээ. Бид нар бол ингээд нэг алхаж байгаа юм биш ингээд нүүж байгаа юм шиг тийм уугаар нь хардаг. Ер нь бурхан бол хүний 80 тохой үзүр тохойч бай 80 мөнхөр тохойгоорч бай 80 тохой өндөртэй байдаг гэж үздэг учраас энэ бурхтууд их өндөр. 27-оос 32 метрийн өндөр босгож байгаа нь бол мөн тэр Диважингийн орны тухай зохиолтой холбоотой. За яг нь Диважингийн орны тухай зохиол гэдэг нь ч одоо ганцхан Монголд бол байгаад байгаа юм биш байхгүй. Энийг бол дэлхий дээр бол Pure Land Buddhism буюу амар амгалангийн буддизм гэж нэрлэдэг. За энэ бол ерөөсөө буддийн шин энтхээс анх дэлгэрэгтэл төвдөж гисэн анх дэлгэрэгтэл тэр нөх хүний олж чадахгүй байгаа амар амгалан гэдэг зүйлийг номлож дэлгэрдэг хамгийн анхны одоо урсгал нөхгүй. За энэ чинь ингээд энтхээс төвдөд тэгэл төвдөөс монголоор дамжаад зарим тохиолдолд шууд монголоор дамжаад ингээ эн чинь хятадаар дамжаад солонгосоор дамжаад Япон руу хүртэл ингээд манай эртний 5 дугаар зууны тан гүрний үед ингээд том болоод дэлжиж байгаа юм. За ингээд цаашаа зүүн Азийн тэр улсууд руу мөн л энэ Диважингийн орны буддизм буюу амар амгалангийн буддизм гэдэг зүйл дэлгэрээд байгаа шүү дээ. Тэгэл тэр чи яа гэдэг хүний сэтгэлийн амар амгаланг олохын тулд ч юм бол их олон янзын арга байна. За гадаад тэр йог хийгээд бие их гоё болгоод амар амгаланг олоод байгаа ч юм бол одоо бүр гадаад хэлбэр нь. Тэгээд дотоод хэлбэр гэж байна. Тэр нь бясалгалаар амар амгалангаа олчдаг. За тэр нь бол одоо бас ингээд арай өөр бас нэг юм яваад байна шүү дээ. Бясалгал хийгээд. Тэр чинь нэг арай өөр хүн хэлбэрийн йог байна. Тэгэл үндсэндээ Монголд бол нэг 2500 жилийн өмнөөс баг бурхан баг шиг амьд байх үеэс эхлээд дэлгэрээд ингээ явцсан учраас монгол хэлэнд бол хэдэн удаа дэлгэрсэн бэ гэдэг тэр бич тэмдэг нь байж байгаа юм л та. Одоо Диважингийн орны ч юм бол Диважингийн төвд үг. За. Одоо амгалан торон гэсэн. Амгалан торон. За. Монголоор бол амгалангийн тариалангийн орон, жаргалын тариалангийн орон гэж нэрлэдэг. Санскритээр бол Сукхавати гэж нэрлэдэг байхгүй. За. Сукхавати гэдэг үгийг шууд монголчууд энтхээс авах үед бол Сувади явчихж байгаа. Диважингийн орны Амитаба, Амитаюс гэдэг хоёр бурхан байна. За. Тэр хоёрыг монголчууд шууд Авид Аюш гэд шууд энтхээс авахтаа авчиж байгаа. Дараа нь төвдөр дамжаад ороод ирэхээр Диважин болоод нөгөө Диважингийн орны хоёр бурхан чинь Одог мэд цэвэг мэд. За. Тэнгүүд нэг Одог мэд одоо ч гэсэн ингээл Одог мэд цэвэг мэд гэсэн нэртэй хүмүүс байгаад. Цаглшгүй гэрлээ цаглшгүй настай. Хоёр бурханы тухай. За. Диважингийн орны хоёр гол бурхан. За тэгээд тэрийг одоо цаглшгүй гэрэлт цаглшгүй наст гэдэг Монголдо бол нэрлэж байгаа юм. Тэгээд чи нэг юм анзаардаг бол энэ богдыг наран гэрэлт түмэн наст гэж хэлдэг шүү дээ. Тэгдэг. Тий. Хэлдэг тийм ээ. Тэр наран гэрэлт гэдэг нь болохоор цаглшгүй гэрэлт буюу Амитаба. За. Түмэн наст гэдэг нь Амитаюс Аюш бурхан буюу бүр цаглшгүй урт настай гэсэн үг байхгүй. Тэгэхээр богд юу аах нь монголчуудын хувьд монголчууд ингээд нэг Диважингийн орн гэдээ үзэх юм бол тэр бүр ингээд тэр Диважингийн орны гол бурхан гэсэн үг байхгүй. Тийм учиртай юм. Ер нь бол. За. Тэгэхээр бол би бол яг энэ Диважингийн орны тухай бол та нарын ном гарцсан юм чинь тийм ээ. Номоос уншиж чинь. Ер нь энэ ой санамж өнөөдөр Диважин бидэнд хэрэгтэй юм уу? Ирээдүйд Диважин гэдэг энэ зүйл өөр яг юу юм бэ гэдгийг л өнөөдөр яриул сонирхолтой байх гэж бодож байна л да. Тийм. Зүгээр яг та түрүү ярьсан ингээд эмээгээ нусарсны дараа ер нь Диважинд ингээд төрнөгээд өөрөө хэлж ийсэн те ингээд өнгөрөхөө юм. За тэгэхээр ер нь эмээ Диважин төрсөн юм уу гэдгийг шалгах гад Диважин судлаад тэгсэж тэрийг шалгахч болох юм уу? Тэгээ энэ бол ийм байна. Одоо бид нар бол ингээд сая сүүлийн үед ингээд нэг үзэл сурталаас салаал энтхээс йог бясалгал орж ирэл. Энэ бол одоо 2500 жилийн өмнө орж ирсэн 15 дугаар зууны үед орж ирсэн. Ингээд нэг хөгжлийнхээ явцад яг ямар технологийн шалгарч үлдсэн бэ гэдэг л болдог.
Аа. Диваж Байгууллага хамт олонны арга хэмжээ тэмдэглэлт баяр амралт зугаал бэсрэг наадам урлаг спортын өдрөлгөө хаана хийхэн шийдэж амжсан уу? Монголын анхны спорт комплекс resort дээр нэгэн өдрийг зугаатай өнгөрүүлээрэй. Дан засмал замаар очих боломжтой. Хөл бөмбөг, сагсан бөмбөг, волейболын талбай, стандарт шаардлага хангасан спорт зал. Эрүүл чанартай хүнсээр бэлтгэсэн өдрийн 2 хоо, тоглог гэрүүд, зочид буудлын өрөөнүүд, канат хаус. Зөвхөн танай байгууллагад зориулсан үйлчилгээ, галын наадам, спорт тоглоом. Та дээр үйлчлэгээнүүдээс гадна дараах нэмэлт багцуудыг авах боломжтой. Өдрийн 4 дугуйт мото аялал, тайз хөгжим, апартуур, лед дэлгэц түрээс, энтертайнмент арга хэмжээ, хөтлөгч DJ, автобус түрээсийн үйлчилгээ. Эрт захиалахгүй бол хөссөн өдрүүд тань олдохгүй шүү. 7 хоногийн даваагаас пүрэв гарагуудад захиалга өгвөл хөнгөлөлттэй та бүхнийг урьж байна. Харилцах утасны дугаар 9918 4884 9595 2567. Манай хаяг Дархан явах зам дагуу Улаанбаатар хотоос 43 км. Говь resort. Диважин гэдэг энэ ойлголттой одоо монголчуудын хамгийн ойрхон гэдэг юм хамгийн бүхний сайн мэдэх нэг зүйл байна л да. За. Томьёо гэж хэлээ л да. За. Тийм үү? Умааны бадминтон гэдэг үг маань би өөрөө ингээд ийм сайхан төгс сайхан биетэй болоод бадамлынхаа цэцгийн дотроос дэлбэрэх болтугай л судахтай үг шүү дээ. Аа. За. Тэгэхээр умааны бадминтон гэдэг уншиж байна гэдэг маань өө би ингээд диважингийн оронд янхаа цэцгийн хөндийнөөс бадамлынхаа цэцгийн хөндийнөөс төрж ийна гэдэг ингээд хэлээд байгаа байхгүй юу? За, дахин. Энд чи томьёо. Аа. Тэгэхээр томьёогоо ингээд нөгөө худлаа үгийг 1000 хэлбэл үнэн болдог гэдэгтэй адилхан. Нэгд. За тэр их муухай жишээ. Санаанд багцсан, заяанд багтдаг гэдэгтэй адилхан ч гэдэг юм уу? Би ер нь диважинд бадамлынхаа цэцгийн хөндөгөөс одоо төрнөө гэдгээ 2 дүнчүр уншсан байх ч гэдэг манай юм. Тэгэхээр чин тэр хүний сэтгэлд бол одоо нэг өөр мөрөөдөл юм уу тийм зүйл багтах боломж байхгүй. Өдөржин манай за өнөөдөр би нэг тэд уншлаа шүү гэх ингээд уншаад. Чин одоо өнөөдөр бол их олон хүмүүст одоо энэ зөнөх гэдэг юм уу, тий Альцгеймерийн өвчин гэдэг юм уу нэг тийм өвчин байгаад байна л да. Энэ бол нөгөө ингээд тархилгаагаа ажиллахгүй, дасгалжуулахгүй тийм одоо тэр нэг майн уншиж байгаа юм чинь өдөрт нэг майнын тоо авах гэж юм байна. За. Одоо би нэг 108 эрэхтэй. За би энэ 108 ирэхээр ингээд нэг уншлаа. Хоёр эндээ ингээд нэг тоогоо авдаг. За тэгэхээр чин тэд болсон ингээд дотроо тоолоод тоогоо аваа. За өнөөдөр би тэд уншсан шүү гэдэг нэг тоолоод. Ашиг би өдөрт нэг ингээд уншаад байвал тэд уншдаг шүү гэдэг. Тэгээд тэр бүх тоогоо үржүүлээд тэрийг унших гээд хичээгээд ядаж нэг дүнчүр хүртэл унших гээд хичээгээд юм ингээд явахаар нөгөө оюун ухаан хөшөрдөг байхгүй. За. Том их гоё томьёо л да. Хүн болгонд л байж болох юм. Жишээ нь бол Хятад, Солонгос, Японыг одоо бид яг ямар бурхны шинтэй юм бэ гэдгийг бол тэдгээр бас нэг сайн мэддгүү. Тийм. Ом Амитабо буюу Амин Дива бурхан л гэдэг бид томьёотой байхгүй тэд нар бол бид нар нэг умааны бадминтон гол бид нар бол шууд ингээл явхаа цэцгийн хөндөнөөс ингээд бадамлын хацгийнхээс хүн болж төрлөө. Тэгэл ингээд бодоод байгаа шүү дээ. Гэтэл тэд нар бол шууд Амитаба бурхныхаа дэргэд Амитаба бурхан мань гэдэг бурхнаа дуудаад идэг байхгүй. Тэгээд яг энэ ангаш хуу юм байдгийг. За. Тэгэхээр ингээд яг ингээд диважинд Монголын нөгөө манай Монголд байгаа буддизм бол бас нөгөө бусад буддизмуудад бодох юм бол бас нэг арай жаахан олон газрын сайн юмнуудыг ингээд авцсан. Монгол улс өөрөө хүчрэх улс байсан учраас. Өнөөдрийн англи хэлэн дээр одоо бид нэр англи хэлэн дээр л бичихгүй бол тэр хүний оюуны бүтээл үнэлэгдэхгүй байгаатай айлхан тэр нэг хэсэг үед бол төв хэл дээр юм монгол хэл дээр л бичихгүй бол тэрийг монголчууд хүлээж авахгүй бол санхүүжилт байдгүй. Эдийн цаг үе байсан байхгүй. Тэр бас утгаараа бид нар бол их олон газрын сайн тэр үедээ шинэ сонирн байсан зүйлийг авсан байна л да. Жишээ нь бол хүн нас орсны дараа би эхлээд ямар ч хүн өхнө гэдгийг эвлэрээд өгснийхээ дараа бол очдөг дагшин 5 орн байна. За. Хариун одоо гин бүгд нь арилаад Эрдэнэ бүхэн дэлгэрсэн 5 орн байдаг байхгүй юу? За.
Тэрнээс нэг нь бол бодиттой нь бол энэ зам төвдөр байдаг. Энэ тийм утаа гэдэг. Утай шан буюу одоо 5 оргилт бол 5 давцсан тул гэж хэлдэг. Энэ бол яг багш одоо ингээд энэ зам төвдөр бодиттой байж байгаа. Хийсвэр төсөөллийн ертөнцид байдаг дахиад 4 бурхан байна. За нэгдүгээр гандангийн орон гэж байна. Аа. Гандангийн орон бол Түшита гэж хэлдэг. Төгс бясалгалын орон гэж хэлдэг. Бурхан багш одоо бодиттой заларч байгаа орон гэж. За. Деважин байна. Деважин бол Амитаба болоод Амитаюс. Авид аюуш бурхан. Байдаг. Энэ бол яг бурхтын жаргал. За. Шамблын орон гэж байна. Ааха. Шамблын орон бол хүний жаргалын орон. За. Үржин хандын орон гэж байна. Энэ бол эмэгтэйчүүдийн жаргалын орон байна. За. Ингээд гоё хөгжүүлсэн. Ааха. Тэгээ айгу хүн ингээд айгу өөр өөрийн гоё сонголттой. Тэгээ энэ ингээд 4 оронд байж байгаа дэр одоо ингээд үзэх юм бол хятад чинь тэр бүн 600 сая хүн байна. Хятад ч бол мундаг шүтлэгтэй хүмүүс шүү дээ. Тийм үү. Тэгээ тэр Амитаб бол юусаа ингээд таслахгүй. Тэгээд нөгөө эдгэр чи ингээд хүний олонд тоогоор их болохоор ч нөгөө Деважингийн орон хагцсан гэнэ хятадаар. Хятад Солонгос, Япон, Голлон, Амитаб бид чи бүгдээ адилхан ингээд Амитаб ингээд Амитаб. Тэгээ манайхан болохоор арай жаахан сэлүүнэрийн шамбалд очих уу гэж зарим эмэгтэйчүүд нь ингээд гоё буддийн шинтэй эмэгтэйчүүд нэг номын дөрөвсөд тэд нар нь үржин хандын оронд очдаг тийм ээ. Зарим энэ лам хуурга хүмүүс нь бол тэр Түшита буюу гандангийн оронд очдог. Гэдэг юм уу. Тэгээ энэ бүгдээ бол энэ утайн орон гэдэг энэ утаагаас ингээд очоод тэнд нэг майн уншдаг байхгүй юу. За. Тэгээ майн тэр нэг гоё дуу шиг. Ааха. Тэгэл би одоо ингээл мэдээ ороод монгол хэлээ одоо ингээл сурж явах үед манай эмээ ингээл толгой дээр уншина. За. Орой болохоор нэгэн зуутай орондоо дэлгэрэ манайд чур мана дэрэ бомбанага юуше чэмин шэту дэшлумбэ Үржин ханда жан шамбал гандан Деважингийн орон дон даган тэрие 엄마 хэрэг батман ирти шари хүн амманы батмихан гэл уншдаг байхгүй юу. Тэгэл ярина л да. За жан шамбал гэж юм, үржин хандын орон гэж юм орон байна. Гандангийн орон гэж юм орон байна. Деважингийн орон гэж юм орон байна. Утайн оронд ингээд эргэл мөргөл ирээ гороо хийгээ явж явах та уншдаг тийм дуу баг. За. Ааха. За энэ одоо нөгөө дандаа нөгөө Оманы бадмихан ингээд уншаад байгаагаасаа илүүтэйгэр тэрийг гоё нөгөө юм уртын дууны хэлбэрт оруулаад гэдэг юм. Ер нь тийм гоё дуу болгож байгаа байхгүй. Ааха. Ийм одоо дуулдаг майн бол Монгол газар 50 эд ширхэг байна. 50 эд янз бүр. Ааха. Амьд байгаа нэг 10-аад байна. Эднэрийг би ингээд яагаад ингээд подкаст болгоод ингээд хүн чухал шүү гэл ингээд ах юм гэхлээр энэ ерөөсөө томьёо байхгүй. Тэг энийг ингээд нөгөө одоо манай монголчин бид нар бол ингээд энэ Дорногов аймгийн Эрдэнэ суманд байна. Хинтээ аймгийн Батнарт байна. За ингээд Эрдэнэ Тархан, Завхан Монгол орны хаа сайгүй энэ нөгөө нийлж майн хөгжөдөг хөгжүүд их байдаг. Арангаа урангаа бол баг тэр чигээрээ. Баян хонгорт бас юм шүү. Энэ одоо яагаад ингэж хүчтэй байна вэ гэхлээр тэр газарт байсан лам нар нь Деважингийн орны тухай зохиол бичээд өөрөө монгол хэлээр зохиогоод тэр хүмүүстэй маш сайн ойлгуулад. Тэгээ тэр нь бүр ингээд дараагийнхаа хүмүүст ингээд ойлгуулад бүр ингээд бүр цуснд нь баг ингээд нөгөө монгол гэдэг гэнтэй хамт байдаг тийм ч үү. Тэгэл одоо чи анзаардаггүй зарим газар одоо ингээд хүн нас орангууд чи ингээд шууд ах トゥ сэрийн нэлээд бүгдээрээ сайхан майнд шалгаад гаран гартална. Зөө. Ааха. Тэгэхээр нөө сүнс нь гэр орондоо хорогддог энэ орой үдж мөчийн цагаар ингээд гэртээ ирэнгүүт л гэрийнх нь майн уншаад ангууд өө би ч одоо хүцсэн юм биш тэгээд цаашаа яваад гэдэг. Тэгээд тэр нь бол нөгөө томьёо. Яагаад тэгэхээр нөгөө энэ Оманы бадмихан гэдэг энэ санскрит хэлээр сүнсэн хэл шүү дээ. Сүнсэн хэл нөгөө талаар энэ сүнсний хэл байна. Бид нар ингээд нөгөө
амьд байхдаа их олон янзын хэлээр ярьж байгаа ч бүгд өснийхээ дараа бол бүх сүнснүүд нэг хэлээр ойлголцдог гэж үздэг юм. Тэр нь санскрит хэлээр. За. Тэгэхээр нөгөө Умааны бадмихан гэл өөртөө дадуулсан байгаа юм бодонгууд шууд очоод нөгөө Деважингийн хоорны цэцгийн одоо Бадамлын цэцгийн хүнднээс төрчихөж байгаа юм л та. Тэгээ бас энэ Деважингийн тухайн номлол дээр гарна. Гэсэн Деважин гэж байдаг ч юм уу гүч мэргэлзээ. Тэс нөгөө нэг Деважингийн Бадамлын цэцгийг амаа нэл төрүүлэхгүй 500 жил хэлдэг. Тэгээд энэ болол нөгөөдөгөр бол энэ түгэн дэлгэрсэн бурхны шишин бол хэллээ шүү дээ. Түгэн дэлгэрээд ингээ анхны одоо ингээд тэр хүмүүс рүү очиж байгаа алхам нь бол энэ амар амгалангийн буддизм буюу Деважингийн тухайн номлоор очдог. Хүн Деважингийн тухайн номлоор анх хүлээж авдаг. За. Баггүй. Тэгээд одоо монголчууд энийг бол ихтээр авцсан байсан учраас бол одоо энэ хүлэгөө цагаатан улс гэдэг энэ араб руу очижээ. Монгол зэрэгүүд. Тий. За одоо манай энэ түүхч анх хоёрын номон дээр гардаг юм. Бас энэ Александр Берзин Архаев гэдэг энэ германд үүдэг нэг исламын шашны өмнөх ба хойдох энэ Төв Аз, Баруун Азийн шашны тухай судалгаа хийдэг тэр хүний лекцнэр гардаг юм л да. Монголчууд очоод тэгээд нэг төвийн их ус буюу Юан гүрнийхээ нэг үлжи төмөр хаан руу захиа явуулж гинэ. За. Бид нар ингээд нэг яваад нэг хэдэн нөхдүүдийг ингээ эзлээ суусан чи эдгээр одоо нэг ганцхан нэг корон гэдэг номтой. За. Энд монголцсон улс байна. Энэ хүмүүсийг ер нь жаахан соёнгийн хэрүүлье. За. Лам явуулаа, сайн лам. Ингээд нөгөө сайн төвд лам руу очоод үндсэндээ энэ Ганжуурын дотроос энэ Деважингийн орны тухай зохиолыг перс хэл дээр орчуулсан байна. За. Ингээд бол яасан гэхэлэр нөгөө муслимын шашинд Деважингийн тухай ойлголт байхгүй. За. Тэр нөгөө перс хэлний перс утга зохиолд нь орчуулдаг орцсон. Тэгээ ерөнхийдөө ингээд тэр перс утга зохиол ерөнхийдөө цаад утга зохиол гэж бас нэг юм байна шүү дээ. Тэрүүгээрээ бол ерөнхийдөө Деважингийн тухай мэдлэгтэй. Деважингийн тухай төсөөлтөй болсон юм лээ. Тэгээд ерөнхийдөө тэрийг бол одоо тэр монголын нар бол өөрсдийнхөө үзмжээр тайлбарладаг юм байна л дээ. Дараа нь бол одоо тентхийн одоо монголчуудыг ирж байгааг харсан тэр араб бичгтээ арабын эрдэмтэд бол одоо тэмдэглэж үлдээч. За ингээд нэг Монгол татар гэдэг хэд нөхөд ирлээ. Тэр чинь бол ингээд нөгөө засгал солигдож байгаас ард түмэн амьдарчлаа шүү дээ. Альма хийгээл те. Тэгээд татврын жоохон буудгацсан юм байл л. Тэгээ нөгөө нөхөдийг харж байна. За монголчууд бол нэг Тойн гэдэг нэг хүн. Өсөн олсон нэг хүн гээ надрах. Тэ. Өсөн олсон нөхдөд ирсэн гинэ. За. Тэр нөхдөд нь ингээд сүм барьж суугаад тэгээд Умааны бадмихан гэж бичдэг. Тэгээ бичиж байгаа байхгүй тийм. Тэгээд тэгж биччихэнэ гэдэг чинь юу байсан бэ гэхээр монголчууд бурхны шинтэй байсан баг. Ойлгомжтой. Зөө. Тэгэхээр бид нар өнөөдөр л ингээд нөгөө олон хүмүүс бол манай Чингис хаан тэнгэр шүтлэгтэй байсан тэр хэлээдгий. Тэгээд би бол тэр бөө энтриг бол хүмүүс нөгөө түрүүний нөгөө нэг тэр нэг алтан сав алгоритм гэдэг ингээ ярьсан чи хүмүүс уурлаад чи юм уу манай бөөг одоо сүнс явуулдаг гэж доромжлаа. Гэхдээ ерөнхийдөө яг манай эзэн Чингис хаан ч амьд байхдаа энэ бөөгийн асуудлыг шийдэж чадаагүй байхгүй. Тэгэхээр бол би тийг бол байдгаараа байж л гэж боддог ш. Би энэ шийдэ гэж бодоогүй юм шүү. Зүгээр яг тийм одоо онцлогтой гэдгийг хэлсэн болохоос ш тийм үү. Тийм тэгээд болвол чи одоо нөгөө радиогоор уншижсэн мөнгөн модны тухай. Тий штэ. Тийм мөнгөн модны тухай тэр мөнгөн мод бол үндсэндээ тэр мянган мотор чанараас хүрхэн байхгүй. Тийм үү. Энэ анжил гэдэг одоо тэр сахиус тэнгэр гэдэг. Тий штэ. Тэр чинь болохоор Бруквесл гэдэг шүү дээ. Тий тэр чинь одоо нэг мянган гартай бурхныг хараад бол мань хашир бол даалвч гэж ойлгохгүй. За. Христийн шашны хүн чинь анх хараад бодно шүү дээ. Манай энэ анжил төстэй юм байна. Тийм. Тэгээд нөгөө урд нь ингээ манайш нөгөө тахилын зөвшөнд юм том юм аяга ингээ тахилын ус тавьчихна. Тэрийг аймыг ууд юм байна гэж болохгүй. Тэгээ мань нөхөрч очиод бол үндсэндээ одоо гэлгийн бүшээ гэдэг дархан байна. Тэр бол ингээ та ордны хамаг халтураа яваад хийждэг юм байна тий. Тэгээ бүр ийм том юу байгууламж самавар шүү дээ нэг ясна ийм хийсэн гэдэг. Яг тэр бол
энийг бол бид нар ч одоо хэлээд байгаа юм биш л те. Одоо энэ Ханс Георг Хөтл гээд одоо энэ манай хар хорныг малцыг алдартай археологч гэдгийг. Тэгээд Ханс Георг Хөтлгөө бит хоёр чинь 2012 оны үед л 12 3 оны үед Берлинд нэг хуралд орсон юм байлаа. Тэгээ нөгөө бит хоёр нөгөө тамхи татна. За. Тэгээ нөгөө тамхины зэг айгу хол. Тэгээ хоёулаа тамхины зэг дэр ингээ буу халаа загсахгүй. Тэгээ надад ярьж ийнэ дүүхэ. Ийм учраас би 1990 онд Непалийн засгийн газар нөгөө бурхан багшийн шарилыг ухуулъя гэд. За. Непалд байжсэн юм л. Тэгсэн чинь Монголд ардчлал ялаад. Тэгээ хар орон хотыг одоо малтуулах хүсэл тавьсан юм л. За. Тэгээд өөрөө бол Ханс Георг Хөтлгөө чи өөрөө их гой хөгжилтэй шүү дээ. Надад бол бурхан багшийн шал яриад хатаад байсан юм. Ер нь бол мөрөөдлийн учраас би хар оронд очсон. За хар оронд Ханс Георг Хөтлгөө ирэх болсон шалтгаан бол одоо бас өөрөө хэлж байгаа юм байна. Темплар гэдэг одоо нөгөө Хүлэгт Баатар. Рицард. Тийм. За чи очоод ингээд ерөнхийдөө энэ хар орон хотод байсан мөнгөн мод. Ер нь мөнгөн модны ярил одоо Deutsche Bank ч одоо 10 жил хэдэн жил мөнгө өгсөн шүү дээ. Зөө. Цаатаа бол тэр христийн шашны бас асар том ертөнцийн сонирхол байна шүү дээ. Тэгээд манай он хэлдэг байхгүй. Би бол нэг ийм нэг боолт болоход л. За. Хэдийн үеийн хэний ямар инженерчлэр хийсэн. Одоо тийм мөнгөн мод байсан бэ гэдгийг бол олж чадна. Би эндээс юу ч олоогүй. За. Яг одоо тэр мөнгөн мод байхсаа тэр Түмэн амгаланд ордон гэдэг нэг том ордон. Болоо штэ. Тэгээд эндээс бол юу олсон гэхээр цац олсон, баахан бурхны гар олсон. Шавраар хийсэн. Тэр нь бол үндсэндээ нэг мянган мотор чанарсгийн гарнууд нь шавраар хийсэн бурхан байна. Тэр сацнууд нь бол нөгөө түрүүний чи бит хоёрын дугаар дээр ярьдаг нөгөө Монгол цэргүүд дайнд явлаа. Ирэх урууг нь огтлолоо. Тэгээ хумсан дээр нь нэрийг бичээд ингээ аваад ирдэг байхгүй юу? Цэргийн дарга нь. Тэгээ гар гэрийнхэнд нь хүний бүтэн биеэр нь оршуул авчрах боломж байхгүй. Ирэх урууг нь өглөө. Тэр ирэх урууг нь чандарлаа тэрүүгээр нь жижигхэн сац хийгээд тэгээд тэр Түмэн амгаланд ордог гэдэг чинь Диважингийн орн байхгүй юу? За. Тэр Диважингийн орн Диважингийн бурхны хажууд нөгөө сацаа тавиад оршуулж байгаа хэлбэр байхгүй юу? За. Эсвэл тийм л хэлбэр юм. Заавал энэ ийм хэлбэртэй байсан байна гэдэг нь бол үндсэндээ дараагийн харьцуулсан судалгаагаар үзэх юм бол одоо Хувлын хааны барьсан Юан Шанду Занадуу гэдэг нэг хатад мөн Түмэн амгаланд ордон байна. За. Энэ Түмэн амгаланд ордонд нь мөн ийм том мянган мотортой 60 хэсэг байсан байна. Тэр нь бол тодорхой. За Бээжинд байна. Бээжингийн Юнхэ гүний ордонд их том майдар байгаа зү тий. За Бээжингээс хойшоо байгаа Манжи хааны одоо зуны ордон Чиндэ гэж үгүй. Халуунаас зайлах газар Жихол гэдэг. Тэнд мөн монголчуудын буюу одоо Хувлын хааны бурхныг 1680-ад онд нэг өндөр гэнтэй 7 нурын гэрээ хийгээл тэр Юан Шандууд байсан бурхны бол Зандан бурхны айж тэнд угсраад тэр бурхныхын өмнө нөгөө монголчуудыг ам авахар тангар гүргүүлэхгүй. Манайхан ч нэг бурхны барьж байгаа авах бас барьцгүй. Задан чи. Тэгээд араар нь хичээд идэг гэсэн юм байна. Тэгээд ерөнхийдөө энэ бүх зүйлээс үзээд бол одоо энэ Жанрас гэдэг бурхан бол Диважингийн бурхан. Энэ Жанрас гэдэг энэ бурхан бол яагаад энэ олон гартай олон нүдтэй болсон гэхээр энэ олон гараараа энэ дэлхийд дээр амьдарч байгаа зовж байгаа эцсийн хүнийг зовлонгоосоо гэтлэх хүртэл туслана гэсэн тангарахтай байхгүй. За. Тийм учраас тийм олон гартай байгаа мянган нүдтэй. Тэр мянган нүдээр тэр зовлонгийг харж байна шүү дээ. Тэгээ мянган гараараа тусалж байна гэсэн. Тийм утгатай. Тэгээд энэ бол чи одоо ингээ анзаартаа монголчууд сэргэн мандсаг хүчрхэг болсон тэр үе болгондоо Жанрас бурхан босгож байна. За хамгийн ойрын жишээ 1996 онд яасан. Одоогийн Жанрасыг босгосон. За энэний урд яасан. 1911 онд Богдхан хаан ширэн задлангуудад мөн гамжирч Жанрас гэж анх босгоцсон. Тэгсэн. Тийм үү? За ингээ хоёр Жанрасыг байна. Энэний урд дахиад нэг том Жанрас байна. Энэ бол энэ Дорн таймгийн халахгүй суманд байгаа.
их бурханд гэдэг чинь тэр 8 аюулаас аврах чанар гэсэн үг байхгүй юу? За. 8 гартай 8 юм ярьсан. Энийг бол Лигдэ хаан эд Мандан Бадрлынхаа үед босгож байгаа юм. За. Барьж байгаа юм. За энэс урагшаа ингээ явахаар чи яасан байх нь? Хувлаа хаан Юан Шандугийн занад хотод Жанаресыг босгосон байна. Өгөөдөө хаан хар хорой хотод Жанаресыг босгож байна. Үеийн үед тэр Жанаресыг гэдэг бурхны чинь бариад энэ Деважингийн орон гэдэг зүйлийг байгуулад одоо өнөөдөр бид нар шашин тэр хоёр тусдаа гээд байгаа боловч үндсэндээ Монголын төрийн концепц нь ирээдүйн тухай төсөөлөл нь сайн сайхан нийгмийг бүтээх төсөөлөл нь явж байсан байна. За. Одоо ойлгомжтой. Тийм бай. Тэгэл би одоо ингэ хүмүүс нэг шашин тэр хоёр тусдаа шашин бол баабаал гэдэг юм. Би тэг гайхдаг. Гайх үү Монголд нэг сайд гэдэг албан тушаал юм тийм. За. Энэ сайд гэдэг үг ямар утгатай юм чи мэдгүй. Энэ бол сатва. За. Сатва гэдэг санскрит үг л дээ. За. Тэр нь бол сэтгэлтэн буюу хүний сэтгэл амар амгаланг олох зориулсан аргачлалыг боловсруулсан тийм одоо хүнийг сатва гэж байна л да. За. Одоо бодисатва гэдэг чинь бод сэтгэлийг үүсгдэг, бод сэтгэлийг номлодог, бод сэтгэлийг түгээн дэлгэрүүлж гэсэн үг. За бод гэдэг нь аваа янгууд сатва гэдэг үг үлдэн тийм. Тэгнь. Энэ сунжираад сайд болсон байхгүй юу? За. Тэр сайд нь юу юм гэхээр ямар нэгэн анхандаа бол ингээд энэ тэнд өөмөө гарах юм бол одоо том шашны хаан юм эсвэл хаан урд залаад тэр амар өөмөө самнтай байдлыг намжаагаад тэр хүмүүсийн сэтгэлийг засдаг тийм хүнийг сатва гэдэг багхгүй юу? За. Тэр сат болоод сайд болоод одоо эсрэгээр бутаад саад болж байгаа юм дээ. Тийм тэгэхээр бид нар ч гэсэн өнөөдөр ингээд хүн ингээд ерөнхийдөө шин таниад юм эсвэл ерөнхий нэг сайд гэдэг байгаа. Тэгэхээр сайд гэдэг үг маань яг ямар утгатай үг вэ гэхээр бурхны шашны үг байхгүй юу? Тийм байгаа сэтгэлийн одоо уран нарийн арга боловсруулагч мэрэгэн аргатан гэсэн. Тийм утгатай үг юм байна. Тэгэхээр бол энэ министр гэдэг үг нь бид нар англи хэлэнд ямар утгатайг мэдэхгүй л дээ. Монгол хэлэнд байгаа сайд гэдэг үг бол ямар ч байсан санскритаас гаралт хэлнээс гаралтай бурхны шашинтай холбоотой үг гэдэг бол би баталж чадна. Хэлж чадна. Энэ бол мөн одоо энэ бодисатва нар гэдэг чинь зөвхөн Деважинд. Деважинд байна л да. Одоо чи энэ Деважингийн тухай ном уншаад бодисатва махасатва гэл тий гарч иж байгаас тэр бодисатва сатва нар чи ерөнхийдөө ингээд Деважинд амьдрах тэр сэтгэлдээ амар амгаланг олцсон. Тийм хүнийг хэлээд байгаа юм л та. Тэг яг хөө ер нь энэ Деважингийн орны тухай бол би яагаад энэ эмнэлэгт тийм ээ эсвэл ингээд энэ нөгөө хөнгөлөх хэмсгэрийн хасагт одоо ингээд хүн өхөн тодорхой болсон. Ийм хүмүүс хэрэгтэй гэж боддог юм байх. Хүн өөрийнхөө амьдралын сүүлчийн үлдэж байгаа хугацаанд өөрийнхөө сэтгэлд нэг юм барилга барьж байгаа. За. Одоо энэ Деважингийн тухай зохиолч ингээд нэг үг нэг тоосох гэж бодох юм бол ингээд тоосохоор ингээд юм гоё юм барьж штэ. Тэ? Энд чи ингээд гоё юм байна. Гоё юм зөндөө байна. Жишээ нь бол яг монгол хэлний хүнд бол ойрхон зүйл нь бол юу гэдэг юм гэхээр энэ Деважин гэж өөрөө гоо зүүн суур ойлголт. Жишээ нь чи ингээд монгол хүн хизээч их байгаль зураад гэдэг юм. Явдаг байхгүй юу? Тийм зураг бодлож авдаг ч доодог ч. Яагаад энэ уран зураг гэдэг зүйл нь өрн дахинд ингээ гарч ирээд ингэсэн хэлээр хүн хөдлөхгүй болоод байшин бариад. Тэр нөгөө байшин дотроо ингээд орхоч ингээ хоосон хан хараад байлтай юм шиг гонигтай шүү дээ. Тэгээд нэг сэтгэлийн амар амгаланг олох хэрэгтэй болж байгаа. Байшин дотроо бий болох гэдэг. Тэгэхээр яа гэвэл ингээд өөрийнх нь төсөөлийн хамгийн гоё зун, хамгийн гоё өвөл, хаавар намраа зурулдаг байхгүй. Тэгээд зуруулаад тэрийг ингээ хан дээр тэрийг харж амар амгалах хүсэж байгаа. Монгол хүн бол яа гэвэл шууд гэрээ ачаалал өвөл хамгийн гоё газар шиг өвөлжүүл. Тэгээд тэр зөвхөн зураг харж байгаа шин чи бүтэн ингээд 5D кайф авч штэ. Гэрээсээ гараад сүнэгээ
тэдийг суулж будаа тавьсан будаа хөлдөхгүй тэгэл те бижээс наа ингээл зам болонгууд нь хамгийн гоё газар очдөг. Хавар намар нь ингээд тэгээ нөгөө байгалийн тухай нүдний ой санамж өөрийнх нь нөгөө байгалаас авч байгаа мэдрэмж нь бүр ингээд бүр натурал бүр ингээд амьд учраас тэрийг тоодгүй юм байна л да. Ер нь бол монголчууд там Диважин сахиус зурлах дуртай байхгүй. Одоо чи ингээл энэ Диважингийн номыг үзчихэд одоо чи Чойжин ламын музейдийн Диважингийн орны байгуулалт бүр ингээд 3 дэг хийсэн байна. За очивол ингээл номоо ингээл барил ингээл харах юм бол бүх зүйл байж байгаа. Тэр Диважингийн орны шангад буюу Диважингийн орны тухай зохиолыг мэддэг ялгадаг одоо цорын ганц зүйл нь бол тэр нэг яг бурхан багш уурдаг ингээд нөгөө бадамлын хувац цэглэж хүн ингээд ингээд төрж байгаа. За тийм зурагтай харагдана. Тэгэл нөгөө бодис одоо хотод очиж чи нөгөө түрүүн хэллээ ш нэг инжилхэд ингээд дуртай газар очиж гэдэг шилжилтэй тэр мэдрэг бүгдийг ингээд сурцсан. Сууз. Тэгээ ялангуяа энэ өрн дахин бол одоо нөгөө бүх зүйлээрээ кино хийж дуусаад гэдэг юм уу ерөнхийдөө энэ дорн дахины Диважингийн орны тухай зохиолч юм бол өөрөө асар баялаг гой фантаз. Харин тийм төсөөл байгаа байхгүй. Одоо энэ Аватар гэдэг кино байна тийм үү? Энэ амьдралын мод гэж гараал байгаа. За эн чинь буддизмын одоо энэ тэр бод мод галбраас мод хүслийг хангахч мод гэдэг. Тийм зүйл шүү дээ. Ер нь одоо манай энэ бид нэр ингээл Christmas буюу одоо нэг гоё ногоо мод засаал тэр чинь бол угаасаа бас бурхны шинд байдаг зүйл хүслийг хангахч тийм мод байна л да. За Тэрс бас юм гоо гарчдаг. Юм гоогоо авч байгаа. Тэр зүйлд бол хүн төрлөخت нийтлэг үнцүүл байгаа байхгүй. Тийм байна. Гэтэл бас одоо тэр саран өхөөний намтар гэдэг намтарт бол яг тэр хүний сүнс нэг биенээс нөгөө бие рүү орж болдог. Тэр нэг хөхөөний нэг шоуны биеинд орсон байсан чинь өөрийнх нь хүний биеийг шатаацсан. Орж чаддаг. Тэгээ тэрнтэй адилхан мөн тэр Аватар гэдэг кинонд дэр чинь гарч ийн тийм үү. Тэр нөгөө өөрийнх нь сүнсийг тэр юулж байгаа тийм үү. Тэгээд одоо энэ номон дээр бол энэ Монгол хүмүүс монголчууд монгол ам нар Диважингийн тухай бичсэн бүх зохиолууд байна. Тэрүүгээр их сонирхолтой. Тэг ингээ уншаад үзэх ямар харин гадаад хэл дээр уншиж байгаа юм монгол хэл дээр уншиж байна. Ер нь бол Диважингийн орны тухай тэр үзэл номд бол Монголд ирэхэд бол их гол нөлөө үзүүлсэн хүмүүс дотор бол Зай бандд Бэнлээ. За Бэнлээ гэдэг Арангаа аймгийн. За тийм. За Баянгор аймгийн одоо эн чинь гал сумд ордог байна. Чин сүзэгт номоо хаан Лувсан дандар банч гэх энэ дэр нэг л байгаа. Шавран данзан гэдэг хүн чинь бол энэ Булган аймгийн Тишиг сумын хойдлын хилтэй ойрхон төмрөнгийн харуулж байдаг. За төмрөө харуулын хүн байх чийтэй. Захар гэрс усан чөлтөн гэхэд бол өвөр Монголын Шилийн гол аймгийн Захарын шулуун цагаан шүү. Өө цагаан шүү юм байх чийтэй. Эднэр тэгээл нэг өөрийнхөө газрын тэр хамгийн гоё байгаль хамгийн гоё тэр төс зохицсон өөрийнхөө одоо бүр байх дуртай тэр газрынхаа зүйлэрийн зохиолоо нэрлэн л те. Зохиол дээр бас зурна. Тэгэхээр Монгол хүн болохоор жишээ нь бол нөгөө энэ Захар гэрчин бол энэ талын хүн байхгүй. Тэр Диважингийн орны газар шороо бол ингээд гоё өлөн өвс салиурсан тал шиг тэр гэж байна. Тэгэнгүүт нөгөө энэ Лувсан дандар чинь ханган хүн байхгүй. Зохиолынхаа нэрийг Алтан хөхөөний яруу доо гэл те. Тэгээ хөхөө бол зөвхөн энд л байгаа шүү дээ те. Тэгэхээр бол ингэж хүчтэй хийгээд хүчтэй тэр хүмүүсээ ингээд энэ Диважингийн орны тухай төсөөлтөй болгочхоор тэр нь бол ингээд бүр хүний хэдэн төрөлд арилдаг юм гэж би боддөг. Хүний дагаа явдаг. Жишээ нь бол 1990-ад оноос хойш одоо энэ дийлэнх лам болсон хүмүүс бол Баянгор аймгийн Эрдэнэ цогт Баян овоо гал ут тэгээ аймгийн төв гэсэн одоо энэ ламынгийн гэсэн газараас их лам төрсөн. Зөө. Одоо манай энэ шинэ 90-ад оны сайн лам нар. Яагаад төрчихөө гэхээр би нөгөө тэр хавцаа яваад хүмүүстэй ингээд судалгаа хийгээд ингээд байхаар нөгөө чавган цахилтай эмэнэртэй их холбоотой юм байна. За. Яагаад гэхээр нөгөө эмэнэр чи ингээд нөгөө сумын төв дээр ингээд өсөө осцсон тий. Хөрх малгайтай. Эрхийг л ингээд сууж идэг. Тэгэнгүүт нөгөө хөдөөний малчид хүүхдээ оруулж идэг эмийг нэрээ төрөх юм байл хоолонс тий.
Эмээ тэгээд нөгөө сургуульд ингээ ороод бичиг үсэг тайлбарж бас нөгөө чанал лам болол зүгээр дээ. Тэгээд өөрөө нөгөө үлгэрлээл зул хүч ороод оройд нөгөө ном судраа барайл дэр орноо тойрол тий. Тэр эцэг их нь хүмүүжүүлээгүй хүүхдээ чинь нөгөө ингээд гой зөөлхөн тийм нойрсон тийм сайхан баримл шиг юу л юу хийж болгоод тэгээ нөгөө буйны зүг бурхны шашны зүг хандуулаад ингээ энэ хүүхдүүд чинь лам болсон. Лам болох нь олон байна. Энэ лам болох нь гоё юм байна тийм ээ. Одоо энэ Монголын зүгээр нэг сум байлаа гэхэд Эрдэнэ цогтсон шиг тийм гоё сум байхгүй шүү дээ. Гоё бүр хуучны хийд мэд нь уужнараа хүмүүс нь гоё сүжигтэй. Тэгээд нэг 100 болоод нэг майдер энэ төр эргээл очиод тэр гэгэнтэй гачаа уйлгаа ингээл яваад очих чинь ингээл хөө тэр тунд чи эмээнэр чи ингээл 20 30-аараа. Өдөрөөс хөвсөө хоцсон ингээл ирэхээр үлээ сууж. Тэд нар чи мөн л нөгөө лам хүмүүсийг бас бэлдэл. Бусад газар бол ингээд нөгөө тэр майн уншдаг, майны соёл нь байхгүй болоод майн уншдаг эмээнэр нь байхгүй болгоод бурхны шин байхгүй болж тийм. Тэгээд нөгөө тийм газар чи нөгөө одоо яасан нөгөө жинхэнэ акварк төрж татаад тэв тоглоод тэгэл ингээл залбирал тэнэл арих пяв тий ийм рүү ороод эсвэл ингээд тоглоомнор ерөөдөө буйны зүгт хандсан сэтгэлтэй зөв сэтгэл тийм хөвгч эцэг нь бас бэлдэж чадахгүй. Ингээд тасарч байгаа юм билээ л дээ. Ер нь бол иймэрхүү мэтэл байдгийн. Тэгээд гэтээ би бол энэ диважин гэдэг зүйл бол ингээд яа ийм өвшөрмөл зүйл бол биш. Цаг үе болгонд өөрчлөгдөж явсан. Зөө. Тийм жишээ нь би одоо чамаас нэг юм асууя л да. Нацидоржи миний төшөлийг мэднэ. Та хэдэн бодог мэдв? Гэхдээ одоо бол баг эхний нэг бадгаал мэднэ үстэй. Энтэй хангаа саяны өндөр сайхан нуруунд. Тий. Тэгэхээр бол би нөгөө 20 дугаар зууны их үед бол энэ нөгөө монголчууд нөгөө нэг юм шин үзэл санаа хөгжил дэвшлийн эрэлд орсон. Бид нар ганц өнөөдөр ингээл хаанаас чамаагүй юу чамаагүй орчуулаад маргааш нь ингээл хэвлэх зараад минийх л одоо ястай сонгодог арга зүй шүү гэл ингээл хүн болгоод үзэж ш тийм ээ. Эн чинь бол аль 100 жилийн бас бий болсон. Эхэлсэн. Энэ богтханд Монгол улстай болоод Монгол гэдэг улс чинь улс штэ тийм ээ. Эн чинь өстой хаан ч хавцсан ч гэдэг шиг. Тэгэл энэ улсын чинь хөгжүүлэлт бид чинь 100 гаруй жил үзэж байна. Ерөөсөө энэ диважин гэдэг чинь нийгмийн дэвшил сэсгэлний зохиол буюу ерөөсөө л энэ Карл Марксийн онолтой адилхан тийм өндөр хэмжээний хонлын зохиол байхгүй. Одоо утоп барал гэдэг шиг л. Утоп барал яг үнэ. Тэгэл Томас компаниг наран хавт гэл. Томас Мори утоп барлаа. Эднэртэй адилхан. Тэгээ энэ чинь яах юм гэхээр нөгөө коммунизм социализм үүссэн анхны одоо утоп зохиол гэдэг байна шүү дээ. Зохиолоо тий. Яг тэрнтэй адилхан. Хүн ингэ төсөөлөөр хүн одоо яавал гоё яд жаргалтай амьдрах уу гэдэг юм байгаад. Гэтэл энд бол насаг дөрж том шинжилгээ хийсэн байна. Насаг дөрж яасан юм гэхээр бид түрүү хэлсэн шүү дээ. Монголыг диважин гэж болгоцсон байна. Минь утга гэдэг шүлгээр. Тийм бай тий. Тэгээд тэр шүлгийг чинь яагаад бичих болсон юм гэхээр бичсэн хэлбэр нь бол насаг дөрж өөрөө нөгөө юу байсан байхгүй юу? Алтан уургийн тайж хүн байсан. За тийм байсан. Одоо ерөөсөө энэ гүн галуутайгээд одоо энэ багнуурын хажуухын талд одоо энэ ч бүр ингээд айргны өлгийн нутагч бүр айрг маяг. Тэгээ яа гэхээр нэг хашрууд нөгөө гүүний үрс гаргах гэдэг нэг айргны хөрөнгөө гаргах Монгол хүн хаглаа байлдах юм байна. Бүтэн 200-300 шингийн юм уу шингийн юмны өсгөл болцсон. Тэгээ айргаал одоо өстэй ингээд бүлээл уугаал. Баярлал. Тэгээ айргны хөрөнгө гаргах чинь нүүдэлч үний хамгийн том баяр. Тэгээд нөгөө айргны хөрөнгөө гаргахаар монголчууд бол яадаг юм гэхээр Чингис хааны тахилга хийдэг байхгүй. Одоо жишээ нь айргны хөрөнгөө барих ч одоо ингээд жүрчдийн чум мэрэгнэр гүүгээ татуулаад эхэлсэн шүү дээ. Тэгэл нөгөө борчоор гүүгээ салгаал. Тэгжээсээ шихэн утгаар нь тамгын сэлүүлэл ингээд л бүр найр болж байна гэж чинь. Найр хийхэд яарал. Айрг эсийг яарал. Тэгээд байж байгаа л анхныхаа уугуун уулганыхаа сүүг ивлээд гараад ирэхтэн зэрэг тэр чинь ингээд нөгөө тэнгэр хангаад өргөдөг байхгүй. За. Тэгээ нөгөө Монгол хүн чи яад юм хэрэг нэг онгороо. Өөрийнх нь нөгөө газар нутгийн хэмжээг одоогийнхтай адилхан тэдэн сая хатгаад дөрвөлжин километр мэдэхгүй шүү дээ. Яах юм хэрэг том том уулаар нь нэлдэг байхгүй. За одоо хятадын утаа шаандыг 3 нөгөө 9 нүдтэй нэг жижигхэн цацалтай. За 3
3 өсөрөгчий. За тэгээд тэр төвдийн танлаад аваанд өргөчий. За Алтай хаанд өргөчий, Хангай хаанд өргөчий гэл ингээд нөгөө өөрийнхөө эзэлсэн нутгийн тэр уулнуудын нэрээр ингээд дуудаж хагаад юу гэдэг вэ? За. Айгнаас хуваалцж штеп дээжнээс. И тийм үйл явдал бол тийм. За. Яг тэрүүгээр бичсэн байна. Тэгэл би зүгээр ингээд бодохдоо бол ингээд нэг миний төшөлгийг бол орчин үеийн Чингис хааны тахилга буюу тэ яг нэг Монгол хүний Диважингийн тухай магтуу гэж ойлгодог байхгүй юу? Одоо жишээ ингээд бодлоо ингээд Хинти Хангай сайн ямар ингээд дивэд байгаа шүү дээ. Энд чинь ингээд гоё сайхан архиныхаа бизнесийн за Хинти хаан 9/3/9/27 за Хангай хаан руу 9/9/1 за Алтай нур тий Хинти Хангай саяны өндөр сайхан нуруунд бүх Хинти Хангай саяны нуруунд өргөж. Тэгээ бүх уул ус бүгдийн яг л нөгөө тэр үеийн нөгөө өөрийнхөө эзэлсэн нутгийн территори одоо нэг тэр газар усны тэр хэмжээгээ уул ус далаагаар л хэмжээд байгаа байхгүй хаширч. Өөр тийм баримжаа байхгүй. Тийм шүү дээ. Тэгээд тодорхой ямар газрын зураг байх шүү. Тэгээд тэрийг нь тэгж уншаад тэрийг монголоор уншдаг гэсэн байхгүй тэр үеч ингээ айргны анхны бид нэг одоо ингээд бас нөгөө яг айрг мэрэг нутагтай айрг гараад ам цангаал ярьж шүү дээ нэг айрг мох хийсэн. Тэ? Тэгээ ерөнхийдөө энэ нэг Диважингийн хэлбэр Диважингийн утга зохиолын хэлбэр тийм байна. Баггүй юу? Тийм. Тэгэхээр бол Диважин гэдэг зүйлийг чинь бүр ингээд яг энэ Диважин биш гэж хэлэх арга байхгүй. Зуны ихэнх сард одоо бас тухай 6 сарын 27 8-нд цам гардаг аа. Тийм. Цам бол яавал Диважинд очих вэ гэдэг арга замыг зааж байгаа жүжиг шүү дээ. Тийм үү? Тийм. Цам чи яаж нэхлээр ингээд эхлэхдээ нэг хоёр хохимоо. За. Үхэр ийзэн гарч идэх байхгүй. Манайд бол ингээ яг өөрөө гараад үзэж. Нөгөө төвд мөвдөд бол бүр ингээ хүн дамжлаад гаргаж шиддээ. За. Тэгээ чи нөгөө үхлийн ертөнцийг ингээ гортгоор зураад. Нөгөө хоёр хоёр хохимоо чи ингээ нөгөө хүний ертөнцид нөгөө тэр зурдын ертөнцид хүний өсний дараа зурдад уулздаг тэр бүх бурхтыг нэг хоёр гаргаж танилцуулж. За. Тэгээ танилцуулж хагаад. За ингээ хамгийн сүүлд одоо эрлэг ном хаан буюу одоо дамжин жойж. За. Тэгээд заманд хоёр алчээ. За ингээд бол үндсэндээ нөгөө хэд чинь ингээд нөгөө тэр юу үзэж байгаа цам үзэж байгаа хүн чинь бол ингээд үхлийн дараах сүнсний амьдрал. Тэ? Би одоо ингээ өвчих юм бол миний сүнс юу юутай уулзах вэ гэдэг тэр чинь ингээд юу хөгжмөнтэй, бүжигтэй, масктай тий. Тийм урлагийн үзэл үзэж байгаа шүү дээ. Оо тэр чи үзээ. За одоо ингэдгийг шүү. Өөрийн боловсрлоо нэмж урлагийн боловсрол юм. Тэгээд тэрний дараа нөгөө эрлэг ном маань чи яах вэ? Нөгөөд бүний тэнсээ. Тэгээд Диважин руу явуулах уу, Там руу явуулах уу гэдгийг шийднэ. Бид ч Там руу явуулж бодохгүй шүү дээ. Диважин бол харгалал, чаргалал. Диважин руу явах шүү гэл тий. Тэнгүүт тэр чамбан гэл нөгөө хүн чинь гарч ирээл тэр муу сэтгэлийн арилгаал тэр лян гавдж байгаа юм. Том гал гаргаал. Оо аим. Юус тэр чигээрээ Диважин зориулсан. 100 байхгүй юу? Тийм байгаас одоо ингэ бодох юм бэ тий. Тэгээ тэр чинь ингэ хэдэн жил үзсэн өөртөө ганцх тэрийг л тавина. Одоо чинь халахын хүрээнд бол 130 хэдэн жил. 200 баг 200 жил болох гэж байна шүү дээ. Дунд нь хэдэн жил тасарсан. Тэгтээ 130 жил удаа гарсан. Тэгээ жилдээ нэг удаа гардаг. Хүмүүс нөөдөхгүй үзэл. Одоо ингээд нэг бидний орчин үеийн театраар л ингээд найрагч нь яасан ч үүдэг бас нэг өөр шин жүжиг тавьж маяг болно шүү дээ. Тэгээ ягаад тэгээд ингэ хүн болгоо ингээд жилдээ нэг удаа тэрийг үзэж үхлийн тухай боловсрал, Диважингийн тухай боловсрлаа бичлэлж байна. За ингээд өхөнгөө хамгийн эхлээд ийм хоёр бурхан гарч ирэх юм байна. Ийм хоёр ийм ясан цагаан жойжин буюу одоо төртөд авах тий. Ийм хоёр ийм охимоо ирнэ. Тэгээ энэ хоёртоо за энэ хоёр намайг хөтлж аваад явах замд ийм бурхан даарна. Явсаар агаад тий. Энд чи аюу гой төсөл. Хүн чи яаж нөхөр энийг ингээд гой ойлгоод үзэх юм бол тэгээ би баг юу яд юм л дээ. Сүүлийн хэдэн жил цам тайлбарлаж шүү хаан тий. Харин тэгээд би нөгөө боддог байхгүй. Уул ингээд болдог бол энэ цамыг ингээд үндэсний телевизэнд явуулаад юм. Энд чи аюу гой сайн штэ. Бүтэн явуулаад тэгээд нөгөө би бол нөгөө балжин нэмгээд нэг хүл өмрийн тайлбарлагч хэлж штэ. Тийм шиг бүр ингээд бүр
амьд те. Аха. Бүр ингээ бүр тийм гоё өнгөтөр яриад Тий. тэг хүнийг ингээ догдлуулаад тэгээ хөтлөөд тийм гоё тайлбарлах гэж боддоо шүү дээ. Уулна. Тийм л юм байна. Тэгвэл тэрийг чи үзээд ойлгохгүй шүү дээ. Ингээ замаар айлж. Тийм тэгэхээр чинь ингээ ерөнхийдөө Юу олоод байгаа. Диважин гэдэг зүйл чинь манай Монголын улс төрийн бодлого байсан байхгүй юу? Ганцхан улс төрийн ч биш. Урлагийн тийм ээ. Одоо сэтгэл хөдлөмжлийн бүх зүйл юм. Тэгээд бол яг миний одоо бас нэг холбоотой гэдэг юм уу болсон зүйл бол миний өвөө автаа холбоотой. Манай өвөө аав энэ Гандангийн Дашчамбал татсанд байсан юм билээ л дээ. Манай нөгөө өвөө аавын аав хоёр ч одоо нөгөө хамт орчим гэдэг одоо энэ байна шүү дээ. За тий. Орос элчингийн орд. Тэнд хамт живангийн хоронд хашаа байшин те. Манайхан ч дээд олигоор одоо тийм бай те. Тэгээ өвөө энд яж байгаа намхаархан тэр нарсараа тэгээ ерөнхийдөө нутг руугаа явсан юм билээ. За. Онроо тэгээ булганд очиод Вангийн өрөөнд дээр Диважингийн сүм болсон байдаг байхгүй юу? Аха. Одоо ерөнхийдөө энэ Монголд байсан устсан 700 орчим сүмээс бол тэр Диважингийн сүм бол цорын ганц байсан. Харамсалтай. Устсан. Тэр Диважингийн сүмд манай өвөө очиод одоо бас нэг жоох нутгийн олигарх бас нэг тийм байсан юм билүү дээ. Даалам юм тийм маягтай хэдэн жил болсон юм билээ. За. Лама болох хүртлээ. Имэтэ суугаал, имэтэ юм болоод тэгэл ирэн Диважингийн сүм орхиод явсан юм билээ. Тэгээд тэр Диважингийн сүмд өөрөө тийм бай ойрхон байсан болохоор тэрэндээ тэрнийхээ тухай хийдэг. Тэгээ манай эмийг сайн мэддэг үжил. Манай эмээ бас тэнд нь бодвол ингээл би гороо мороо ирж яваад тэгэл ингээс тийм тийм болоо. Тэгэхээр тэр Диважингийн сүмийн төр одоо бол Булган аймгийн төв дээр байна. Тийм хиймэл уул байна. Тэр чинь бол ингээд бууг согоо могоо тэ бүр ингээ гоё цэцэрлэгтэй. Тэгээ орсон сүм нь одоо үеийнхэр бол манай музей шиг байгаа юм л да. Тэгээ музей шиг тийм гоё. Тэгээ тэн дотор бол тэр Диважингийн лойлон гэж үүдэг. Тэр Диважингийн лойлонгууд байна. Жишээ нь ингээд ийм төө хэрийн зааны ясан дээр Бурхан багшийн 12 зохион өгсөөлөд тавьсан байх ч тэгээ тийм гоё витринтэй. Яг тийм музей шиг, шашны урлагийн музей шиг тийм гоё музей байсан юм бэл. За. Тэгээд энэ ер нь бол одоо тийм гоё байсан зүйл нь бол одоо тэр үед одоо монголоор гэдэг энэ анхны алтны уурхай. За тий. Одоо ноён уулын алтны уурхай. Тийм байсан гэсэн. Энэ ноён уулын алтны уурхайг чинь бол их олон улс нийлсэн тийм том юу хамтарсан компани өгч ирсэн. За. Тэрний одоо гол эзэн нь бол энэ Спиревич Ухтомский гэдэг гүн Оросын гүн байсан. Тэр Оросын гүн бол одоо асар баян хүн байсан. Тэгээ Монголд орж ирээд зөвхөн тэр Диважингийн орны лойлонгуудыг худалдаж авсан баг. За. Чинь алт мөнгө шүүр суртаар хийсэн. Манай Бурханчлан Бүрбат 95 6 онд дахид сэргэж хамгийн анх хийсэн шүү дээ. Айгуу гоё. Диважингийн орны нөгөө бурхны чинь ингээд хүн ингээд төрж байгаа байж байгаа чинь гоё модоор сэлж хийсэн. Тэр үед бол алтаар хийдэг байсан юм л да. Алт мөнгө зүүн асрын хүнтэй ямар. Тэгээ Монголд байсан 7 ширхэг тийм Диважингийн орны лойлонг одоо 3 тийм макет цогцол гэсэн үг шүү дээ. За. Худалдаж авсан байхгүй. Тэр хүн аваад авч аваад Эрмитаж тавиад Эрмитажд одоо байна. Оросын цолоочдын гар дээр байна. Тэгээ тэр Спиревич Ухтомскийн хүү Спиревич Ухтомский гэдэг нэг судлаач, дорн дахин судлаач аавтайгаа хамт ингээд монголоор явж байгаа Диважин судалдаг болоод. Тэгээ хамгийн анхны номыг 1911 онд 10 онд 9 онд төлөө Петербургт хийвэлсэн. Орос хэл дээр. Монголын Диважингийн орон гэж юу вэ? Тэр үж бүр судлаад. Тэр фантаз нь тийм гоё. Одоо жишээ нь Орос хүн ингээд Монголд тэр цуглуулад хараад тэр хүн чинь тийм гоё сүжиг төрсөн шүү дээ. Энэ тохоо судалгаа юмэр болоод бодогдоод тийм ээ. Тэгээд бол бид нар бол тэр үед энэ Бурхны шинж хүчтэй ч байсан асар их олон зуун жил бүтээсэн өвөө бид нар бол ийш тийш нэгэ дээрэмдүүлсэн. Тэгсэн. Тийм. Тэгээд бол өвөө бол энэ юунд тэр Вангийн өрөөний Диважингийн сүмд байхад бол нэг хоёр нутгийн хоёр жоохон лам хөтэй байсан юм байл л дээ. Нэг нь бол энэ манай уран жамбаа гэдэг манай сэлбэрч. За. Одоо энэ нөгөө морь
сургаж байгаа нэг юм ус хариулттай үйлчлэлийг хийсэн. Нөгөөх нь уран данзангаа. Уран данзангаа бол гандангийн лам түүхэн татсан сэргээсэн, цам сэргээсэн юм шүү дээ. Энэ хоёр уран жамбууга, уран данзангаа манай өвөө гурав бол тэр Диважингийн орны өө болохоор нэг тийм санхүү манхүү одоо эдийн засгийн хариуцсан. Нөгөө нэг нь бол ингээд байнга юм авчид цэвэрлээд ингээд зас цэлбэж идэг. Нэг нь бол энэ балин тахлын хийж идэг нэг юм 3 хүн байсан юм байна л дээ. За. Тэгээ би сүүлд нөгөө өвөө ийм болоод тэгээд ерөнхийдөө манай имэж бас мэддэг байсан. Тэгээ би нэг энэ уран жамбууга чинь жанар шиг барихад бас зөвлөхөр ажилласан шүү дээ. Тэгээ би уран жамбууга дээр очиод хэлсэн. Өө чи аврагын дорж байгаа ачгүй юм уу? За би өөдөө чинь бол тэр сүмд байсан энэ төр гээд. Тэгээд уран жамбууга энэ 121 юм байшин. Олон дамждаг өрөөний хүмүүст хүүхдүүдтэй амьдрна. За. Тэгээ би нэг хаяа очно. Тэгэд уран данзан жамбууга толгой дээр нэг юм төөрийн нэг юм сэлбэр гэдэг. За. Заандаа сэлбэр. Тэр нь ингээд бүр ингээд одоо сайрын шиг юм өмссөн те ингээд юм гоош могооштой. Тэгээ манай он чинь тэр бангийн үрийг өөрөө ингээд сэргээгээд зурцсан. За хоёр зураг, нэг зураг тэгээ нэг бурхан дахил хажууд нэг юм байдагс. Тэгэл данзангойч намайг сайн мэддэгсэн. Тэгэл би ингээд Диважин судалдаг гэхээр их баярлна. Тэгэл за би ингээд толгой дээр залж байгаа. Манай Диважингийн сүмээс үлдсэн юм аа. Би ингээд нөгөө манай тэр уран жамбуугаг нөгөө хүчээр сургуульд явуулсан. Жоохон хөвгтөөс учраас сүмээ таагдахгүй. Тэгээд нөгөө буцаад очисон чинь нөгөө сүмийн шатаагаа тэгээд нэг ганцхан нэг тэр Диважингийн орны хүний эрдмийг одоо ингээд үлдгэсэн нэг сэлбэр байсан. Тэр нь ингээд нэг шатааг үлдээд үлдсэн байсан юм л. Тэрийг аваад хадгалсан. Тэрийг насан туршдаа ингээд толгой дээр явж идэг байсан. Тэгэл тим одоо сайхан буурайчуд байгаа. Тэр хүмүүс ч одоо энэ Диважингийн орны тухай сүм хийдний юм байлаа. Тийм ээ. Ийм майн унш дуулдаг байлаа. Ийм сүм байлаа. Энэ бол ингээд одоо бүр урлагийн оргил нь байсан юм аа тэр хэдийг. Заад зураадаг хүн 90 оны би хацтай л да. Энэ хоёр настантай, ойлонтой, хоёр татн ирж очдөг байсан. Гол нь бас нэг манай өвөө бас нэлээд олигарх бас нэг нөгөө хоёрт аяуг тусалдаг байсан гинэ. Зөө. Нөгөө өөрөө бас нэг хот хөрөө мөрөнд ачаан бил сууж исэн. За тэгэл жаахан баяалын хүн байсан юм байл үү. Тэгээд хоол ундын сайн өгдөг. Тэгээд нөгөө чөлөө мөдөө сайн өгдөг тийм хүн байсан. Тэгээд өвөө чинь тийм хүн байсан болохоор бол одоо чанд бол тослно гэдэг. Тэгээд ерөнхийдөө Диважингийн орны тухай монгол хэлээр бичсэн монгол зохиолууд бүгднийг цуглуулад яг энэ хүмүүсийн дурсгал зориулаад хэлсэн юм л да мэднэ. Хурдан ч бас ингээл хэлсэн. Тэгэл энэ мартуулж болохгүй зүйл байгаа байхгүй. Бид нар одоо жишээ нь ингээд урд нь одоо коммунизм буюу нийгэм журмыг байгуулна гэдэг 70 жил явцсан. Дараа нь 90 оноос нэг зах зээл шилжинэ гэдэг. Тэгээ тэр нь болохоор ингээд нэг зах дээр зээл аваад шилжээд байгаа юм. Яг шилжчихсэн үү? Шилжсээр байгаа юу? Шилжээд дуусна. Ямар нэгэн бидэнд нөгөө нэг ирээдүйн тухай төсөөлөл, ирээдүйн хүний хөгжил, нийгмийн хөгжлийн тухай төсөөлөл ерөөсөө таалгаа л да. Тэгээ яг энэ Диважингийн тухай энэ номыг нөгөө үнэхээр дотор зөндөө юм гарнаа. Яг би зүгээр хувь хүнийхээ хувьд л ингэж боддог л доо. Бидний ерөөсөө нэг амьдралын зовлонгийн шалтгаан бол одоо ингээд миний чиний хөвшин залуу ихтэй эмэгтэй гэдэг нэг тийм зааг ялгаа үүсгээд тэрүүгээрээ ингээд одоо биеиндээ хүчрхийлүүлдэг гэдэг юм уу, үл тоомсорлох гэдэг юм уу, тийм ээ. За. Эсвэл өөрийгөө дүүлгэх гэдэг юм яваад байна л та. Гэж хардгийг. Тэгээд энэ Диважингийн орны тухай ингээд нэг сонин хүний яг хүний өөрийн бие, хүний хувь хүний одоо хөгжлийн шинж, хүний одоо энэ дэлхийн эдэмчийг хандлагатай ингээд бодохоор болж шин. Диважингийн оронд хүйс баг. Хүйс баг. Яг тэр цэцгээс төрчихсөн. Тэгээ нөгөө ихээс төрөх юм хүйстэй болж шүү дээ. Тийм. Тэгээд хүйс байдгүй. Ер нь эрс хүйстэй гэж үздэг. Тийм учраас бол одоо энэ дэлхийн
энтэг хүмүүс ч юм бол тэр нэг манин хүмүүс гэдэг юм эрттэй шимэгтэйчдийн хүмүүс бас аягүй их айн. За. Тэр чинь нэг ирээдүйн соёл иргэншлийн ирсэн хүмүүс гэж байна. За. Ер нь нэг тийм ойлголт байна. Тэгээд тийм учраас одоо чинь найдвар гэдэг юм уу тэр бурхнууд хүйсгүй бүтээгддэг. Бурхтыг ингээд үзэхэд хүнтэй адилхан юм шиг ирнэ. Биш байдаг байхгүй. 100. Тэгээ энэ дээр бол одоо энэ дээдчүүд бас ярьд юм л да энэ богдод хатан буулгах гэдэг. Манай богд ч одоо ами таба бурхан байгаа шүү дээ. Бурхан. Тэгэхээр чи мэдээж ингээд хатан сонгох хэрэгтэй болоод. Тэгээд нэг одоо бид нар ч бол нөгөө эмэгтэй хүний гоо зүй хэмжээр нь ингээд биеийн хэмжээ нь 90 60 90 байх хэрэгтэй. Тий. Нүүр нэг ийм байх хэрэгтэй гэдэг. Тийм төсөөлттэй шүү дээ. Бид нар нэг нүүр харж байна. Биений геометрический фигур харж байна. Тэгээд тэр дуу хоолой моолоо тийм цаад ингээд их олон шалгууртай л байгаа л та. Тэр үед орон дахинд бол хатан болгож одоо хатан сонгож авахын тулд бол ганцхан хүйсийг л харна. За. Тэгээд нөгөө богдод одоо ингээд нөгөө хатан сонгож өгөхийн тулд одоо эдэр залуу насны тий язгууртан яг ингээд Чингис хааны алтан ургаас за гаралтай байхгүй юу? Гол нь ягаад тэгэхээр тэгсэн их тэр нэг хамгийн том хил ам болоод исэн зүйл нь төвдөөс ирсэн хүнийг Монголын хаан болгочлаа. Тэгсэн. За энэ чинь бол одоо тайлбарлсан тэр ном гарсан шүү. Тэрг бол үзээрэй. Тэр хингэж хүний лашин хувилгааны агуун бирлэж амцсан тэр ном гарсан байна. Тэгээ тэрийгээ бол одоо нөгөө Монгол лам нар нь монголчуудад авахулах гэж үзсэн юм билээ. Эдгээр монголчууд нь бүгдээрээ ингээд бурхнаас гэсэн бас нэг патриарх хүмүүс байгаа шүү дээ. Ягараа юм уу төвдний Монголын хаан болд. Тэгээд нөгөө алтан ургаас хатан булгаад ингээд нөгөө Чингис хааны дахин төрүүлнэ. Бид тэр итгэл үнэмшил одоо байна л доо тэр хүмүүс чинь яалчгүй. Тэхийн тулд одоо энэ улаан ордон байгуулаад тийм. Тэхийн тулд асар их юм хийсэн байна. Тэр саж ламыг залж ирсэн шалтгаан чинь тэр сажаава нар чинь бол тэр нөгөө алтан ургийг бий болгосон. Алтан ургийн тухай одоо хамгийн бас сайн мэдээлэлтэй талын тэлэгтэй бас баггүй. Тэгээ Оросууд орж ирээд хамгийн дөрөнд тэр саж ламыг халаад байгаа. Чингис хааныг дөрүүлж хийгээд бас алчиж байгаа байхгүй. Энэ тийм үчил улс төрийн шалтгаан бол байсан. Ингээд бол нөгөө нэг 70 80 орчим эмэгтэйчүүдийг ингээд авчираад нөгөө дээлийг ингэж сөхөд за зөвхөн ингээд хүйсийг гаргаад үзээд тэгээ үзээд манай энэ сонгосон дондод бол хатан чинь баг нөгөө хүйсний мэддэхгүй шах байсан. Зарим тийм хүн байдаг шүү дээ. Ингээд хүйсний идэгцсэн юм шиг те. Хүний хүйс чинь ингээд янз л байгаад идэг байхгүй юу? Хүн байна те. Яагаад энэ тэгчүүд ингээд нөгөө сайраа хүйсээ гаргасан ингээд сайр гэдэг чинь гоо сайхан тэр хүйсээр нь одоо хардаг байхгүй юу? Зэрэглэж байна. Тэгээд нөгөө сонгосон бийл л дээ. Тэгээ ингээд харахаар чинь энэ Диожингийн орны тухай цогцож тэр төгс төгөлдөр ниймийг бий болох ирээдүйн тухай хамгийн тэр нэг төгс амар амгалан болохын тулд айгүй бүр хүний шинж дээр хүртэл ингэж суурьсан тийм ухаан байсан. Ийм том философи байхгүй. Тийм байна. Тийм юм мартаж болохгүй. Энийг бол уншиж үзэх хэрэгтэй. Тэгээ яг би нэг юм төлөвлөж ирж үү. За. Би ингэж яриад байх чи ер нь юм асуудаг. Үгүй асуух гэхээр таны яриаг чи дастаж асуумаар гэсэн гэдэг байна. Тийм чи нэг. Яг чам ингэж нэг нэг онгоо яриад. Нэг онгоо нь бол эцэггүй хоёрын тухай онгоо. За. Эцэг нь ингээд хүүгээ лам болгосон. Хүү бол ингээд энэ хит 20 жил сурахаар явсан. За. Ялгаагүй шүү дээ. Өнөөдөр ч гэсэн ингээд бид нар чинь хүүхдээ нэг айгу Кембриж, Оксфорд сурахчаас ингээд бид нар мөнгө төлдөг. Тэнд бол манай хүүхдүүд мөнгө төлдөг байхгүй юу? Монголоос төлбөр авдаг шүү дээ. Яг л энэ шашныг бий болгосон, энийг хөгжүүлсэхэд асар их хөдөлмөр хүчин зүйлс гаргасан учраас монголчууд ч мөнгө төлбөргүй сурдаг байхгүй юу? Наландрын их сургууль Оксфордын сургууль адилхан хүний хүн болох л хэвээр. Тэс илүү дутуу юм яриад чамд ингээл энэ лаг технологи илүү юм заадаг юм биш л те. За ингээд нөгөө хүү 20 жил энд төвдөд яваад сураад иржээ. За. Тэгээ ирсэн чи аав айгу ууртай юм. За. Мэдээж тэр үед л мөнгө төлдөг гэсэн үг байна тий. Би мөнгөтэй явуулж байгаа шүү дээ. Тэгээд асуусан байгаа. За чи тонилохын ном сурж идв үү? Тонож идэхин ном сурж идв үү? Тэгээ энэ бол өнөөдөр ингээд яг өнөөдөр гандан хэд дээр бол
2100 Монгол ам нар цуглаад том чуулган хийж байна л да. Аа. Ийм сайхан бэлэг дэмбэлтэй тэр хоёлоо Диожингийн тухай ярьж байгаа шүү. Аа за тийм байна. Тонилхын ном сурж ирвүү, тонж идэхийн ном сурж ирвүү гэдэг чинь юм гэхээр за чи авилгачин болчоогүй биз? Тийм ээ? Бас нэг авилгачин хүмүүс бас байна. Хэн болгон шудраг харахгүй шүү. Тий. А чи ямар ч хэлсэн намайг айгу айтайхан өхүүлж миний өхлийг удирдах тий тань сүнсийн минь тонилхтын ном сурж ирсэн гэсэн асуулт юу? Айгу амар асуулт. Тэгээ бас дахиад нэг аав ээж аав хоёр. Аав нь хулгайч. За. Аав нь хадны хулгайч л. За. Аа. Яг тэр үе чинь бол тэгэл өөр хийх хулгайч байхгүй. Тэгээ хэдэн адууд нааштай нь болгоно гэсэн шүү дээ. Тэрийг одоо яг тэгтэл нөгөө хүн ингээл нөгөө хамгийн гоё сайн морил хулгайлдаг. Одоо бол хамгийн сайн жип хулгайлдаг гэсэн үг л дээ. Тэгээд нөгөө хүүл ам болоод ирсэн. За. Тэгээ аав чинь бас ингээд нөгөө хүүлийн нэг өсөж байгаа морийг хулгайлдаг ч гэсэн бас хулгайч л хийж байна. Асуудаг гинэ хүүгээс. За миний хүү сайхан мос морь байна. Аавда хэлээр аав нь хулгайлж гिचлээд. За. Тэгээ хүн бодож л тийм. За ерөөсөө аавынхаа энэ муу аяасыг Диожин бясалгуулдаг болох юм. За. Тэр нөө Диожингийн орны тухай зохиолыг ярьж өгөхгүй аавда. За. За ингээд одоо Диожингийн орн чинь түрүүний чиний хэлж байгаа ингээд нэг алт мөнгө шүүр суудаг. Оо газар сайгүй. За одоо чинь энэ манай монголчин Диожинд бол юм гэдэг чинь өдөрт 3 удаа цэцэг дэлгэрэл тэр цэцэг нь цас шингэж байгаа юм шиг хайлгаалж болчихдог. За. Өнгөр шиг ингээд хоороо гамраад байгаа тийм. За. Тэр байгалийн зохисмос айгүй гоё. Төсөөлөр айгүй гоё төгс болгож байгаа юм л. За. Тэрийг явж цэцэг таараад гიშгсэн чинь 4 доошо бад дээр. Аа. Хүлээ авсан чинь дээш нь хардаг. Тэгээд автомат тий. Би цэцэг нэлтэй. Тэгэл ингээд ном юу гол нь урсан чинь ингээд гоё шуудан донгохтой ингээд умааны байднийх ингээд гоё. За тийм байсан. Олоогоод тийм газар. Митийн сайхан эрдний хөлөг байна. Аа за. Тэгээ хэлээд өгчихгүй. Тэрийг л хулгайлаад маар. Тэр нэг аавд бол ингээд яг өндөр настай болсон. Тэгээ хулгайх санаа байгаад идэг. Хулгай шинж. Асуудаг гэж сүүл нүд нь бодож байна. Нүд нь хараад. Тэгвэл нэг хулгай шинж нь зангаа орохгүй. Цаатаа ингээд газар нутагч одоо тэр ингээд хуулан тийм газар нь тийм л дотроо хэл хөрх юм нөгөө хүүхэн хэлж байгаа Диожингийн орн байгуулал нь шүү дээ. Аа за. Тэгэл хаяа марчдаг нэг мартангууд хөө нөгөө газар ч одоо нөгөө яг ямар хуу газар гэлээ. Тэгээ ямар ус нь ямар гэлээ, шууд нь ямар гэлээ одоо тийм төсөл газар бол хулгайлаад ирж шүү дээ. Асуудал. Тэгээд тэгж хөрхий бодсоор хахад асуурахтай шууд Диожингийн орнд өгчихгүй. Тэр хүнд бол нөгөө хоёр дүнчөр одоо мааны бадмийнхан би одоо тэр Бадрамлын хацгийн хөндийнөөс төрн мөрнөөс нь тийм бонус тэл үсэх хэрэг алга. Зүгээр л нэг хулгай хийнэ гэж бодсоор гал. Тэгээд тэр хулгай энэ бол яг нэг мэрэгэн аргын нэгүсвэт буюу одоо энэ цаана явахсууд дотор энэ гардаг л та. Энэ Диожингийн орны тухай захар гişийн ардлын одоо нэг ямар ном уншвал. За тийм байлээ тийм. Ихийг нь гарцсан байгаа. Тэгэхээр бол үндсэндээ Диожин хүний сэтгэлд байна. Санаан багтсан заяан багтна. Би өөрийнхөө сэтгэл дотор Диожинг бий болгоцсон л бид Диожинд амьдарч л. Өсч гадаад юу ч болж байсан. Чинь бол би одоо ингээд энэ Монгол гэр бүлд бол одоо нэг сүүлийн үед нэг тийм зүйл алдагдж байна л та. Ахмад дунд залуу 3 үеийн хүмүүс нэг дор амьдарч. За. Тэгээ Ахмад нь бол ингээд сайхан ирэх барьцсан. Тэгэл манайж бол юм хэрэг мэрэгт оролцохгүй шүү дээ. Нэг явж оролцохгүй. Тэгэл хай тэгж болохгүй шүү гэл ёс зүй тогтоочвол. Тэгэл ирэх барьцсан. Тэгээ мань уншаа сууж байгаа хүнийг харахаар надад амар амгалт. Би айгүй баясдаг. Энэ хүн ямар хэвтэнтэй бол. Та гоё мань мэдхүү. Та ямар манаа яаж уншдаг аа та. Тэр чинь бол багийн мань мэдвэнтэй тоох ярихгүй шүү дээ. Яг ийм хүмүүсийн тухайд манай болцсах хэмжээ ирдэг юм л да. Болцсах хэмжээгээр хоёлаа нэг өхөл сонирхолтой клуб байдаг. За. Тэгээ манай ингээд нэг настай хүмүүс үздэг гинэ. 80-90-с дээш настай эрүүл байгаа хүмүүс бол ухаан санаа цоо эрүүл, гартаа ирэх барьцсан, цэмбэр. Хайчих яах ихээ сайн мэднэ. Тэр хүмүүс ч юм бол энэ буддизмын Диожингийн орны тухай зохиол айл их толгойд нэг бад оруулсан байхгүй. Тэгэл $60 аваад ирэнгүүт яг коммунизмор явсан эмээ өнөр чи ингээд үхээ сайгаал. Хаана өвдөж байгаа бол хардаал. Тэр нөх сэтгэл нь юу ч хоос. Тийм ээ. Одоо бид нар ч гэсэн одоо би ингээд бас нэг хэдэн жилийн дараа тэтгэврт гараад нэг 10 жилийн дараа бас нэг тийм л хүн болж магадгүй шүү дээ. Тэхийн тулд бол хүн
яах вэ? Өөрийнхөө хойд насны хүнсээ бэлдэх хэрэгтэй. Хойд насны хүнсээ бэлдэх чинь өөрхийн дотор сэтгэлдээ төсөөлөөрөө диважинг бий болгоод байгуулад тэгээ маань уншаа тэрнийгээ ингээд өчнөө проблем 50 60 жил проблем яагаад ирсэн ч одоо проблемгүй гоё амьдч болж тийм. Оо сайхан дотор юм диважинг орны тухай зохиолоо хайспергэл цавчаал. Тэгэл маань уншаал. Тэгэл өөрийнхөө сэтгэлийг Умааны бадмийнхаар эзлүүлчихвэл энэ угаасаа диважинд очих том юм. Аюу амархан бэлэн юм байж байгаа байхгүй. Тэгэл одоо мөн бодлого манай ингээд яг мог хийж байгаа юм манай ах дүү найз нөхөд янз янз бас. Тэгэл тэр хүмүүс мань руу л орно. Энд ч угаасаа тэгэл шалгараал тий чинь технологи байхгүй. Тэг би хэдэн жилийн өмнө юу яалаа? Би нэг Өвөр Монгол зонгол яваад тэнд яваад энэ тэнд очил гоё майнтай хөвшил хараа очно. Би нэг майны эзэн төр ингээд нэг баримт кино хийсэн чи үзээр YouTube дээр байгаа. За. Тий. Тэр Өвөр Монголын юмнэр майн зайн яаж уншдаг тухай нэр гарна. За. Тэгээ би нөгөө Монголын дуучидтай санал тавихгүй. Чи сандаг үгүй манай Бадрууга төмийн ихч болохтай нөгөө нэг гоё ингээд нэг телевизийн дундуур нэг хаяа явдаг гэсэн програмын дундуур ингээд нэг олон үндэсний хувцас нэг майн хөвж өгөөл хаяа нэг радио энэ төр явдаг. Одоо тэр сонсохдохгүй юм л да. За мэдгүй. Миний төрөний байсан тэр утаа майн. За. Манай Бадрууга чи энэ чиглэлээр их мундаг судалгаа хийсэн шүү дээ. Тэгээд ерөнхийдөө манай эмигийн менеж гэсэн бас бичиж авч ирсэн. Би тэгээд нөгөө тийм майны хоббит байхгүй. Очоод эмээнээр хажиж суугаад. Эмээ ямар майн мэдхүү. Заагаад бичиж штэ. Тэгээд нуугаад байгаа штэ. Тэгээд ерөнхийдөө Өвөр Монголч тэр энэ чи одоо нэг 17 8 майн байна. Тэгээд тэр майн чинь олноороо нийлж уншдаг. Тэг олноороо нийлж уншаад дээрээс нь тэр чинь ингээд нөгөө одоо хүн ингээд нас орсны дараа ойр дотныг нэгээд өнгөрсний дараа бол хүний сэтгэл дотор тэр нэг хий үүсэж байна. Гуйны гашуудлын юм уу тий харамслын. Тэр хий үүсээд тэр удаараа өвчин болдог. Гомддаг юм уу тий харамсдаг юм уу. Тэрийг гаргадаг арга нь энэ майнд болох. Зөө. Тэгэхээр нөгөө ингээд хүний чинь бүх бие тайвшираад мэдрэл нь тайвшираад. Тэгээд тэр нэг гуниг харуулсан гэж юм алга болчихдог. Одоо жишээ нь ингээд манай хан бол тэгж уншдаг бөөнөрөө хин нэг нь нас орох юм бол бүдэрээ цуглаад тэгэл за одоо тэр майнаа уншия гэл ингээд манайд уншдаг. Тэр майныг уншаад ахаар нөгөө ажил явдал болоод болж байгаа мартчихдээ ш заримдаа. Тэрэндээ ингээд автаад чи амар амгалан болчиход байгаа. Одоо энэ Монгол дэлгэрсэн майнууд дотроос бол хамгийн гоё майн бол одоо энэ Номхон далайн майн гэдэг. За. Энэ Дөшхвай гэж одоо энэ хамрын хэд дээр байдаг нэг хөө байна. Тэр өвгийн майнууд гоё шүү. Тэр базар гурав гоё татна. Тэр өвгийн нэг Номхон далайн майн гэж майн гэдэг. За. Тэр ноён өдөртийн тэр зургийн майн гэдэг одоо Өвөр Монголд үлдсэн байсан. Тэр Өвөр Монголд үлдсэн байсан майныг бас сэргээгээд энэ мэрэгэн дуулсан л да. Тэг би нөгөө Монгол дуучтаас гоохгүй та нар майн дуулаад өгөөч. Майн дуулаач. Майн ч бас нөгөө гоё сэтгэл шинжид дуулах хэрэгтэй. Манай дууч чинь бол халтурч тийм л дээ. Өөрийн чинь дуулал одоо халтур янз янзын арга хэмжээнд дуулах үгүй. Наадах ч одоо ингэ нэг ажил явдлын үеэр дуулал чи өөрөө л гоё болчихсон. Хийж дуулаагүй. Тэгээ би нөгөө энэ Өвөр Монголын тэр мэрэгэн гэдэг тэр алшагийн майнд болдог юм байна л да. Тэр хүн бол тэр 1997 оны Чиндүүгийн газар хөдлөлтөөр яг тэр үеэр Бээжинд байсан тэр хүн. Тэгээд тэр нөгөө авралаагаар онжохой таан алгасалууг залбирчээ гэх нэг гоё майнад гэжтэй. За. Тэрийг тэр хүн дуулсан чинь хятадын засгийн газар тэр эмгэнлийн дуу болгоцсон байна. Оо за. Тэгээд нөгөөх нь дэлхийгээр тараад CD хараад. Тэр манай хүн чинь тэр маань Монголд чинь Монгол мэн штэ. Оюутан зохиосон аврал гурамч тийм. Монголоор дуулаад, төвдөр дуулаад, хятадаар дуулаад. Тэгээд ер нь зүгээр яг бүрэн бус тоогоор 500 сая CD хэрэгцсэн гэдэг. Монгол майныг дэлхийд гаргацсан байхгүй. Зөө. Тэгээд бид нар чинь нөгөө төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгтай тийм газар учраас бол хүний нэг хүний тэр баян болохгүй л дээ. Тэгээд 500 сая CD зараад алдсан юм байна. Тэгвэл дэлхийн бүх Chinatown
төвд мөвд интимент ингээ явж хахад буддийн шний одоо бараа зардаг дэлгүүр тийм будам сүм хэдэд тэр мань явж л. Заримдаа монголоор ч явж лээ. Тэгэхээр тэр ая дан тэр сэтгэлийн гүнээс гарсан төгс ая дан байгаа. Тэр зөндөл олон дуу байгаа шүү дээ. Тэр ингээд дэмнээд жоохон явуулангууд нөгөө тэр олон хүний араас харамсан хүмүүс сонсоод тэр хийх талцсан байхгүй. Тэр Монгол мань л хийж дээ шүү. Одоо би энэ душваа ингээл мань өгж өгт нь би ингээ хажууд нь суугаад душваагаар хөвжүүлээд би ингээ шууд тасардаг шүү дээ. Манай душваа бол ерөөсөө нэг 2 3 л татчих юм. Хоёр амьсгалд манай байд татдаг байхгүй. Манай душваа. Тэгээ нөгөө эн чинь яг яагаад зохиогдсон хэрэг ноён удаа анзааруулж тэр нэг номхон далайн иргэд дээр монголчууд ер нь далайн үзмэрээр шууд зүүн тийш шааждаг гэсэн юм билээ. Тэгээ Шанхай архан тал нэг Нанха бодлон гэдэг нэг гоё юм арал дээр юм сүм хэд бурхны зохисбор байдаг. За. Тэрийг үзэхэд далайн иргэд дээр очисон чинь оройч болж исэн юм. Хятад завчин авч яваагүй байна л та. За. Тэгээ манай хүн тэр далайн иргэд дээр зогсож жоод номхон далайн давлгаа хараад тэр давлгааны хөдөлгөөнөөр энэ маний зохиосон байна. Супер шүү дээ. Тэгэд эхний тэр Умааны бадминхан гэж хэлэх чинь далайн давлгаа 2 удаа цаашаа явж байгаа. Тэгээд сүүлийнх нь тэгэд 1 удаа наашаа ухраад тэгээ 2 удаа цаашаа 1 удаа наашаа ингэсээр хагаад далайн тэр мандал дээр нэг юм жижиг цэг байж байгаа. Тэр нь ингээ явсаар хагаад алхаад алга болж байгаа. Энэ юу юм гэхээр одоо нэг хүний гуниг харуулс гэдэг юм уу хүний сэтгэл алсарч шүү дээ. Тийм байх тий. Тэгээд тэр нэг далайн давлгааны хөдөлгөөнөөс зохиосон байна. Хасрахгүй. Энэ чинь тэгэл тэр базар гүрэн тэрэг бол тэгээ манай душхаа бол нэг насаараа тэмэж ийсэн гоё хүн. Тэгээ хоолой моолой ямар гоё. Тэгэл би очих болгондоо л душхаагаар ингээл та манай номхон далаа манай татчих өгөөж тэгэл. Тэгээ манай ноёутын зохиосон алдартай 3 байна. Энэ номхон далаа маань зурдын байна. Мэргэнд болсон. Тэр бол хит болсон. Тэгээ би нөгөө мэргэнийг дуулуулчаад Монголд авчираад нэг дөрсөж мөчлөөд ингээд тавилаа. Хүмүүс нь ковид үеэр. Ковид үеэр яасан гэж зүгээр гэрээсээ гарч болтгоо. Нөгөө хитэн байна ингээд нэг юм болголоо. За. Тэгсэн чинь дараа нь одоо энэ Эрдчим гэдэг нэг хүн шүү дээ. Одоо энэ нөгөө Жавхлангийн их сайхан дуулдаг хүн тий. Тэр хүүхэн дуучин дуулаад. За. Одоо YouTube дээр 99 их хавцсан. Зөө. Гэхдээ нөгөө надад бол нэг юм хүрээгүй л дээ. Их гоё дуулдаг юм сайхан хаалт. Гэхдээ тэр хуглаа нуглаа гэдэг юм уу тэр зүйл бол тэр юунаас сэтгэлийн доторт итгэл биш л бас гарна. Тэгээ өөрөө уулын дуучин хүн чи өөрийнхөө өнгөийг болоод дуусан бол гоё байсан баг л та. Яг шууд мэргэний техникийг хуулсан. Гэхдээ тэр нь монголчууд айгүй гоё. Тэгээ одоо чинь тэр ноёутын данзаа арвжийн тэр зурдын манер яг гэдэг хүмүүс шүү. Тэг хамгийн гол нь тэр үг нь их гоё байхгүй. Төрсний хээцээс тухнэлгэлөө төрсөн сүнсэн тэнэнэлгэлөө тогос буйна үлдэнэлгэлөө тэнгэрийн орон төрнөлгэлөө мани бадмэ
мани бадме шууд диваж. юм баггүй юу? Энэ тэгэхээр диважин гэдэг зүйл бол өөрөө бүх урлаг тийм ээ бүх урлагийн гоо зүйн суурь. Одоо бид нар Аристотелийн гоо зүйн сэтгэл ажил. Ерөөсөө л энэ диважингийн орны тухай зохиолох бол заавал хөгшин настай ч хүн унших юм биш. Энийг бол ер нь урлагт шин зүйлээр л хэлж байгаа. Яг Монголын урлагийг ойлгоё гэж хэлдэг тийм ээ. Яг гэвэл ингээд энэ диважингийн элемент төч ингээд зөндөө их байдаг хүн танка зураг мөргөн дээр тэгэл энэ бурхтыг яагаад тэгж төгсөй гэдэг. Тийм ээ. Энэ ч юм бол их гоё зүйл юм байна л да. Тэг яг нэг үе бодвол би яг энэ диважингийн орны тухай зохиолуудыг хэлбэршүүлээд гэдэг юм иргэний хэлбэршүүлсэн зохиол болгож хийж байгаа л да. Яагаад энийг ингэж гаргасан юм бэ гэхээр сүүлд нь энэ диважинг чинь зохиогчгүй зүйл байхгүй юу? Үе үе хүмүүс сайжруулад ирсэн зүйл. Яаж сайжруулж ирсэн бэ гэдгийг их сурвалжинд гаргах хэрэгтэй. Энийг бол манай хөрөл дотроо шин захиас л та. Ойлгохгүй байх нь хамаагүй. Энэ монгол хэл чинь 16, 17, 18, 19, 20 дугаар зуунд диважингийн тухай яаж төсөөлж хэл нь ямар хэлээр ямар гоо зүй ямар деталыг яаж нэрлэж ийсэн тэр нийт томьёо нь юу юм? Найрлага зүй нь ямар юм? Эндээс ямар дуу гарсан? Энд чи ганцхан текст байгаа хэрэг биш байхгүй юу? Энэ текст чинь ингээд тэр үеийн хүмүүс чинь уншсаар хагаад нэг нөхөр нь айгүй гоё аятаа уртын дуу хийж. Манай энэ уртын дууны суурь философинд явж байгаа. Ерөөсөө би ингээд японочч гэсэн тэгээд бас нор бансгууд болоод ингээд бүгдээрээ ингээд мансураал ингээд нэг чинь. Шинэ японочууд адилхан диважингийн орны тухай Японы буддизм ч бас л амар амгалангийн буддизм шүү дээ. Диважин дээр суурилсан. Гэхдээ манай монголчууд шиг юм уртын дуу гэдэг юм гараагүй. Нор бансдгаа шиг тэгж гой дуулдаг. Хүн шууд дуу хоолойгоор амар амгалан хөвчдөг юм гараагүй л ахгүй юу? Тэгж одоо ингэ бодлоо. Уртын дуу бол бүх сэдвийн дууныхны шүлгийн сэдвүүд нь бол дандаа амар амгалантай холбоотой зүйл. Харин орхон зэмтэй харж чинь үгэнд тийм юм билээ. Тийм шүү дээ. Тэ сонгодог шүлэг л билээ шүү дээ. Тийм шүү янзын. Бид нэр нөгөө сонсохоор л ойлгохгүй болохоос. Тэгэхээр эн чинь одоо манай ингээ уртын дуу дуулж байгаа хүмүүсийн би одоо яхад хүн дормжилж байгаа хэрэг биш шүү. Уртын дуу бол дотроо гүр дуу, шастар дуу, айзын уртын дуу, богино дуу нэг янз байна. Тийм баг шүү. Энэ шастар дуу, гүр дуу гэдэг нэг бурхны шашны бясалгалын яруу их шиг тэр зүйлийг мартагдаад байна. Дандаа арилжааны одоо ингээ найр наадам дээр дуулдаг тийм. Яг энэ гүр дуу одоо чинь өвөр Монголд бол энэ гүр дууг нэлээсээ сэргийж байна л да. Өвөр Монголд бол одоо энэ 7 сард бол мялын гүр цам гэж гардаг шүү дээ. Одоо манай энэ цам бол ингээ бүжиглж байгааз. Тий. Бүжиглэн гэдэг бол ер нь бол энэ манай суур гоо зүй чинь бол гарын хөдөлгөөн голж ивэл бүжиглэх гэж байна. За. Хөлний хөдөлгөөн ингээд голж явах юм бол харилт гэж хэлнэ. За. Тэгээ хөл гар хоёр нь хоёулаа хөдлөд дуулж ивэл энийг лаалаах гэдэг байхгүй. Зөө. Тэгээ лаала буюу гүр цам гэж байна. Тэгээ одоо энэ яг одоо манай үндэсний суур дөр бол энэ гүр цамаас мялын гүр цамтай холбоотой. Мялын гүр цам бол мялын буманд бол энэ ханчин гомдор жин бүлэг гэж нэг бүлэг байдаг. Тэр бүлэгтэй холбоотой л да. Энэ 7 сард бол энэ ордсын улаан толгойн сүм, өөшин зуугийн сүм гэдэг 4-5 сүмд бол юу яаж байна? Гүр цам гарна. Энэ монголоор дуулдаг байхгүй. Уртын дуу шиг. Хоёр юм мял суужгаад. Тэгээ үйл явдал нь бол яа гэвэл нэг анчин гомдорж гэдэг нэг монгол нөхөр улаан нөхөртэй бүр ингээд маск нь улаан. Тэгээ нэг зэрвсгтэй баатар ан хийж явжгаад нэг бүх шахталж дээ. Тэр буган зүхтаагаад нэг агууд бясалгал хийж исэн мял богдын хормой дуушгаад орчдөг байхгүй амжилтад. Тэгээ шахацсан амжилт. Тэгээ нөгөө хөөж ирээд мялаас бугаан хатдаг байхгүй богоо гэд. Тэгэнгүүт нөгөө мял өөдөөс нь дандаа уртын дуу штэ. Дуулна. Чи одоо хинбэ яах чи наа чи чиний амьдралыг нэг чи ан хийгээд энэ яаж жаргасан ингээд. Тэгээ эн чинь ингээд нөгөө хоорондоо харилцан ярьсаар хагаад нөгөө нөхөр чинь номхороод. За.
эхлээд морио өгөөд, нохоогоо өгөөд, За. зэр зевсгөө өгөөд сүүлд өөрөө шав ордог. Аа. Тийм үйл явдал гардгийг. Тэгээд эндээс бол хараад бол энэ Диважин гэдэг зүйл бол Монгол бол их хөш үндэстэн. Бид нар бол ингээд нэг анхандаа бол их ядуу байж хаад ерөөс энэ дэлхийн бүх алт мөнгө одоо эд баялаг бүгдийг авчлаа жаргаж байгаа ч одоо дайнс юм шиг байна. Тэ хаваад тэр аж аргалыг олоог. Тэгэхээр нөгөө мөнгөөрөө бол буддийн шнийг тэтгэсэн. Тэгээд сэтгэлийн амар амгалан болчвол жаргачих юм байна гэж бодсон. Тэгээд бид нар бол сүүлдээ бол нөгөө хонь гаргач хүн байгаа ихэнх нь бүгдээрээ лам болоод ер нь бүгдээрээ нэг 20 дугаар зууны их үеэр бол ингээд их гоё ус байсан байгаа шүү дээ. Тэгээ хамгийн гол нийгэм хүмүүс ч юм бол хуураад газар нутгийг булааж авч болдог. Хөрсөнд орохыг авч болдог. Тэгээд нэг онгоц хялбас ноос нэг шартаас масхан тэгээ нэг хэдэн малнаас өөр юм байхгүй. Тэгээ ингээд нөгөө газар нутаг тэр бүх зүйлээ ингээд хамгаалаад гэж. Чи тэр анзаарлаа шүү дээ тий. Тэр хөлгийн улс цагаатаа улсад анх очсон монголчууд нэг буддийн шинтэй очсон. Энэ буддийн шинтэй очинд чи юу юм гэхэлэр муслим шашин бол манай энэ 7 дугаар зуунд үүсэж байгаа хамгийн залуу шашин шүү дээ. Хүчтэй энэ зүүн тишээ төрж байгаа төрлийг ингээд Чингис хааны байлд боссон байна. Ерөөсөө тэр. Тэгэл шууд энтиг төвд Монголыг хамарсан юм шар хэрэм буюу юм юу хүсгэл. Тэгэл баруун тишний болоо. Зүүн тишний болоо. Өөртөө ч аваагүй. Тэгэхээр энэ яасан гэвэл төрийн бодлого яв байсан. Төрийн бодлого байсан гэдэг нь энэ төр бол гарцаагүй шүү. Тэгэл яг үндсэндээ өнөөдрийн энэ одоо чиний энэ Диважингаас гадна Шамбал гэдэг нэг улс байна биш тий. Шамбал гэдэг улс чи яагаад бий болсон юм гэхээр Бурхан багшийн үед нэг хаан юу үүсгэсэн баггүй юу? Нэг садван сайд хүн тий. Бурхан багшаас гуйж гинэ. За та бидэнд хүмүүс нь шүтээ. Мал адгуулсан шүтээ. Хорхой шавжин шүтээ. Бүгдээрээ ингээд нэг төрөл дээшлээд амар амгалан болох нэг ном одоо зохиож өгөөч гэд гуйсан байхгүй. Тэгээд Сандын жүд гэдэг номыг зохиож өгсөн байхгүй. За сонсч л байсан Сандын жүд гэж. Тэгээд Сандын жүдтэй газар Сандын жүдгүй газар хүн бос төрөхөөр Сандын жүдтэй газар нохоо аж төрж байгаа шүү дээ. За Сандын жүд уншиж байгаа хүний салхин доогорны яваад л нохоо шат хүн болоод байл хийдэг чинь. Тэгээд энэ тэр улсын хүмүүс бүгдээ шүтээд бүгдээ тэнгэр тавьж байгаа тэр Шамбал гэдэг улс байна. Хүний жаргалын орон. Тэгээд энэ бол эндээс бол энэ улс төрийн концепц нь юу гэж харагддаг юм гэхэлээ. Альва улс ад жаргалтай байвал бүгдээ нэг шашинтай, нэг бурхантай, нэг хаантай ч гэдэг юм уу те. Нэг зорьсон зорилготой байвал энэ бол одоо Шамбал байж болно гэдэг тэр тамил улсын тамилыг гаргаж идэг чи хүчтэй байсан байхгүй. Тэгээд энэ бол ийм хүчтэй байсан. Тэгээд ийм хүчтэй байсан ч учраас бид нар бол өөрсдийн газар нутаг энэ бүх зүйлийг ерөөсөө алдаагүй юм байна. Энэ ийм том газар нутгийг тэ аваад үлдсэн байна. Угаасаа манай энд бол ирээд ямар ногооч урах биш тэ. Тэгтэл өнөөдөр бол ингээл хөршөнд орны юу ч байгаа юм бүү мэд. Тэ хэдэн мянган ч урах байгаа юм бүү мэд. Бид нар бол яг бодит утгаараа бол хамгийн баян хүмүүс болчиход идэг. Өнөөдрийн бидний улс төрд барьж байгаа гэдэг юм уу ирээдүйн тухай төсөөлөл дээр бол аль болох нийгмэл бос байлгах, нэг шашин, нэг эцэг өмчлөг, нэг үзэл бодлого байлгах. Шин залуу энэ Монголд амьдрахгүй гавшаа зутаана гэсэн юм бодолтой байх гэдэг. Үндсэндээ бид нар бол нэг тийм ирээдүйн тухай төсөөлөл гэдэг юм уу нийгмийн дэвшил сэтгэлийн хувьд бид нар бол одоо хоосролд орчод байгаа юм. Тийм болохоор бол унших нэг уншиж болно. Бидэнд бол одоо бидний шпиргалт байна. Тэр нь бол Диваж. Тий. Түүнээс биш ингээл шууд ингээд Диважнаас юу ч хийхгүй ингээд дэше хараад тэгээд жаргадаг юм бас биш байхгүй юу? Энд чинь бас учиртай байна. Тийм учир байна тийм үү? Тийм байна. Ер нь эн чинь бол газар нутгаа ирээдүгээ амар амгалан болгох, жаргалтай болгох тэр л сургаал байхгүй юу? Харамсалтай нь ч гэдэг юм уу би бол одоо энийг бол одоо бас энэ Диважингийн орны тухай үзэл бодлоо би түрүүн бас хэлсэн шүү дээ. Би одоо ингээд нэг судлаач хэл яриа яваад байдаг хамгаалдаг ч би ер нь бол нэг юм байхгүй л дээ. Юу ч байхгүй ш ямар ч ер дээр авах. Тэгэл нэг хорл морл дээр очиод ингээд нэг юм ярихлаа гараал за өхөл л гээд ярилтайж шүү дээ. Тэгээ дараа нь ажиж шүү. Чи нэг өөр юм ярьдаг юм гот. За Диважин бол ярьдаг чинь хоёул айгүй хүнд хэцүү шүү дээ.
Тэгээ би тэгээ сүлдэж явах хичээж мичээд тэгээд одоо ямар хөл судлаач Деважин судлаач төв судлаач гэлээрээ би дээр юм болов гэж боддоос юм л тэ. Тэгээд ч гэсэн ерөнхийдөө зүгээр энэ сүүлийн 4 жилийн гандан эддийн ганжуурын лүн тавиад тэгээ ерөнхийдөө манай буддийн шишин бол сэргийж юм л та. Гэтэ яг бас яг шудраг үннийг хэлэхэд бол буддийн шишин шүтдэг хүмүүсийг нь боловсрал ланараасаа ирэн зарим тохиолдолд даваа явцсан. Англи хэл дээр бүх юм байж тээ. Англи хэл дээр хийж байгаа. Тэгээ очтол нэг лам гэдэг байгаа юм маань ингээд Деважингийн орны тухай мэдэхгүй л хэцүү л дээ. Тэгээ би бол энэ Деважингийн орны тухай зохиолыг ч одоо нэг 10,000 орчим хэрэг хэлсэн юм болов. Ер нь бол бүх лам нартаа хангалттай хүрэхээр л одоо ингээд зэдэнд өргөдгөө шаад гэж үзээрэй. Хүн амтэр асуувал алээд гэж үзээрэй гэл. Тэгэл одоо ч гэсэн ерөнхийдөө ингээд ялангуяа хүмүүс бол нэг зэдэнд огт ортой. Гэтэ бол хүмүүс бол айгүй гой сонголттой юм л. За энд бол ерөөсөө Деваж огт хамаагүй юм чи энд өгөөд яах юм. Тэнд бол нэг арц марц аван монгоо. Энэ хүн бол юм хэрэгцүүлж магадгүй тэр хүний араас бас уншихад буян байхгүй тий. Тэрний маань үр хөхөд одоо ингээд зэдэнд өгөөд байсан тийм энэ төргээд ингээд авдаг л да. Аваад ирэн тараалаа. Тэгээд хүн чинь ингээд нөгөө номоо сайн ном болж үгүй юу гэдгийг бол хуучин ном дээр байна уугүй юу гэдэг тэр харддаг юм л дээ. Хуучин ном дээр нэг харагддаг байхгүй. Тэр хүмүүс бас хэрэг болно гэдэг нэг өн мэндэ хавчилдаг юмны хараад хийждэг шүү. Бурхны гармаараа. Тийм тэгээд хүмүүс сайн уншиж байгаа. Иншаллага. Тэгээд ерөнхийдөө би бол залуу хүмүүсийг уншаасаа мэдээж хэлбэршүүлсэн тийм хувилбар гаргахаараа ажиллаж байна. Гэтэ эн чинь бол бас шууд хэлбэршүүлээд орчин үеийн болох чи ихлээр бас тэр нэг гоё сайхан үн цэн байхгүй. Тэр хамаг гоё хамтаа үн цэн зүйлийн одоо шинээр хэлдэг нэг томь бас байхгүй болж байгаа. Тийм үү. Хэлэх нэг томь байхгүй болж байгаа. Одоо чи манай монгол хэл чи ядуу хэл шүү дээ. Хүмүүс тэгээд та нар одоо төв хэлмэл дээр уншаад монгол хэл дээр уншдаг гэдэг. Одоо чинь ингээл хоёулаа нэг гар утасны дээр л ярьдаг юм л жишээ. Тий. За утасны одоо ингээд труп гэж байна тийм үү? Хаваад ярьлаа. Энэ труп юм уу? Тийм үү? Тий. За ингээд нөгөө нэг юм хүрд байна ингээд тоо хийдэг тий. Нэгээд дугаар цуглуулж юм хүрд гэж нэрлэх юм. Энд нэр том байна. Бас байхгүй. За ингээд нөгөө тасалдаг шүү дээ. Тэрэнд одоо нэр том байна. Энэ хоёрын хооронд байгаа нь утасанд энийг л утас гэдэг байгаа юм. Яг юу гэдэг. Яг нэг ийм мэтэр нөгөө нэг альва мэдлэг ухаан тэр үндэстэнд хөгжүүлээд тэрэндээ зориулсан нийт томьёогоо хөгжүүлдэг болохоос бид нар бол энэ телефон утсыг зохиогоогүй учраас бид нар тэрийг нэрлэх тийм юу байхгүй байхгүй. Тэрнтэй адилхан Деважин гэдэг нь өөрөө айгүй гоё асар тийм баялаг нэр томьёогоор ингээд бүтэн барилга бариад их ингээд өнгө будгийг ботцсон. Айгүй гоё байшин барьсан. Тэр чинь нураагаа дахиад шинээр бичиж хэлж олж чадахгүй. Тийм харамсалтай. Тийм байна. Тийм л юм байна. Та юу яаж гинөө? Би ингээд нөгөө яагаад галзуу асуулт бэлдээл те. Тэгсэн чи ингээд ийм зүйлийн талаар ярихаар би ингээд хурц асуулт асуугаад л те. Мад тавиад л та эсвэл та лагста нэг сандраасан лаг асуулаа биш юм бэ. Тэг ингээд Деважингийн тухай ингээд ярихаар чи нэг юм үлгэр сонсож байгаа шиг л. Тий, нэгдүгээрх нь, хоёрдугаарх нь айгүй тийм нэр айгүй тайвширал байх юм байна. Нэг юм би нөгөө та хоёлоо ингээд оршуулга гэж яриад үхэл мүхэлгээл бахан яриад амт хүн айлглаа штэ. Тий, тэгээд ингээд нөгөө оршуулга гэдэг номон дээр ч гэсэн үхлээс айгаад байвал тэр айх айцаа одоо тэг хөөдөг ийм олон аргууд байна гэж байгаа юм л та. Гэхдээ дээрэс нь Деважингийн тухай их бодох тусам хүн үхлээс айхаа болох юм байна. Нэрээ тэр үхэлдээ бэлтэх юм байна. Тэр нэг сайн сайхан орныг дотроо төсөөлөгч гэдэг юм уу те. Тэх юм байна гэж би бодлоо. Тэгээ хоёлоо нэлээч удаа ярьчлаа. Та энэ 100 юун дээр хийх гэж сүүлд нэг хоёлоо нэг найруулагч цаг дуусч байна гэж. Энэ 100 юун дээр сууж байна. Номтой л ноцолдож байгаа байл гэдэг бодлоо доо. Тий яг юу л та. Энэ Бурхачлан Бүрбат гэдэг нэг сайхан найз л да. Бид хоёр бол 1994 оноос 24 хүртэлж нэг 20-30 жил нөхөрсөн юм болоо. Бид хоёр хоёлоо энэ мөн л энэ Деважингийн судалгааны хэдээс найзлсан. Энийг бас бүтээсэн. Тэгээ би өөрөөс нь гойд байхгүй чи надад нэг зурж өгнө гэж амласан юм. За.
Энэ Ухаанзай төгсөлтийн диплом байдлаар сурахгүй юм том юм. За. Тэгээд тэрийг чи ах уу гэж. Тэгээд би одоо нөгөө орон гэр байхгүй Баатарч юм. Одоо ч юм тогтсонсоо тийм хаяг маяг байхгүй шүү дээ. Тэгээд одоо 50 хан байхгүй. Нэг хардсан чи гэж одоо ингэ авч чадаагүй тийм. Тэгээд яг нэг анц 2 жил боллоо. Бит хоёр бол энэ урлагийн ухааны сургуульд байгуулснаас хойш гэдэг юм өнгөрсөн 30 жилд бол энэ хийсэн ажлаа дүгнэх нэг хэрэг гарсан юм. Тэгээ амьд байхдаа өөрөө чи манай энэ урлагийн ухааны сургуулийн ойг бичиж хийнэ би өөрт нь хэлсэн байхгүй. Чи намтраа бичих зөвшөөрөл би бичиж өгье гэдэг. За. Тэгээ би одоо яг бүр Батынхаа намтар гэх юм уу дурсамж юм уу тийм ном бичиж л да бишүү гармаа гэдэг. За. Бишүү гармаа гэдэг нь Тэнгэрийн урлаач. Бүх бүрхтээ зурсан юм бурхан. Энэ нэрийг бол Бакулер бүжээ. 1992 онд бүр Батт өөрөө өгсөн. За. Нэр баггүй. Тэр нэрээр нэрлээд. Тэгээ нэг тийм ном бичиж. Тэгээ яг найзынхаа дурсгал зориулаад өнгөрсөн өвлөөс барьж авсуугаад одоо ер нь аралж чинь л та. Намар ном болгож гаргана. За намар гарчих юм байна. Тэр намар гаргаад тэгээ би бол эхнэр хүүхэд нь өргөчий гэж бодож байгаа. Яг эхнэр хүүхэд нь бол энэ аглагын хийдийг бол сайхан авч явна. Яг тэр аглаг хийдэг ч одоо гомбоо буюу аглаг газар хэлж байгаа шүү дээ. Улаанбаатар хот дотор ингээл төмдөө бүжингад ингээд явлаа. Бас яг хийдэг биш байхгүй юу? Энд чинь бизнес юм байвал болчихно. Тэгээ яг бүр бодохоор бас энийг анхнаас нь концепц нь яг юу бодож сандаг хүн байсан. Хүмүүс л одоо ингээл янз янзаар л бодоод ах шиг байна л да. Тэгээ бас амархан мартагдж जैन. Би бас найзаагаа мартуулмаар байна. Би тийм учраас би найзаахын тухай бол яг хэн байсны тийм ном гаргая гэж бодож байна. Ном бичнэ гэж бодож байна. Бичиж байгаа. Одоо ер нь өндөрлж гинэ үү? За. Намраас гарчих юм бэ те. Тий. За Диважингийн тухай энэ ямар ч арга хэмжээнд энэ 3 цагаан номны хоёроор нь бид энэ хоёрыг бол нэг болгоод мөнхөөс оршоолох хоёрыг нэг болгоо ярьсан. Энэ Диважин гэдэг энэ номны тухай би ч нэг юм фантази кино шиг юм ярих юм болоо гэж утсан чинь бүр тий их сонирхолтой би тэгээ нэг тийм учиргүй асуулт асуугаад яриа гэж таслаад ажиж утсаг ам ангаж ингэж нөгөө нэг үлгэр сонсож байгаа шиг ингэж ангаж суусаар байгаа. Чи л өөрөө харин таарлаа. Я залгаал ярьчих шиг. Тэр одоо ингэж бодлоо сүулдэ. Энэ юу гэж бодё юм сонир хөвгт. Би одоо дугаараа солих уу эсвэл дугаарт орох уу? Энийг орё доо гэх тий. Гэхдээ би тантай уулзж ийж яг үннийг л тантай уулзж ийж энэ буддийн шинж ямар баялаг гэнэ нэг тийм одоо тий бид нар бүр буддийн шинжийг бүр юу ч мэддэггүй юм байна. Агуулгын бол зүгээр л одоо баахан чаддаг бол бараг л за би арайч хараадгүй юм шашнуудад гоё хүндэтгэлтэй хандаа гэдгээс утгаараа өөр юу ч мэддэггүй. Тэ өнөөдөр чи ингээд цам диваж мяаж ингээд тухайн ингээд сонссон чинь тий энэ чи ямар өргөн агуулгатай юм бид нар юу баг юу ч мэддэггүй. Тийм бид нар одоо ярьж өгөө тайлбарлаад байв. Нэг юм би бол одоо залуу бид хоёр ажиллах тийм үү. Бид хоёр шал хоёр өөр хүн бах юм. Одоо чинь үздэг. Гэтэ би бол энэ 10 дугаар богдоо тодроод 10 дугаар богд буцаад одоо энэ заларсан цагаас эхлээд тэгээ би энэ миний өвгдэж 8 дугаар богдтой холбоотой. 9 дугаар богдыг 1999 онд ирэхэд би тэр үед Улаанбаатар телевиз редактор байсан. За. Би нэг баримт гэнэ байсан. 9 дугаар богд Жамбал амлж жижигсэн богд баруун зуу залсны тэмдэглэл эрүүл барилгын хорыг буулгах шиг тэр Монголын хамгийн урт нэртэй баримт гэнэ байна. Хийсэн. Одоо хаяа явж идэх юм UBS ярихд байдаг. Тэгээ 10 дугаар богд маань ингээд тодроо. Би одоо хэдэн үеэрээ ингээд нэг богдод сүжигтэй. Би бол энэ богд бол Монголыг диважин болгох тэр итгэл найдвар гэдэг юм уу тийм зүйлийг одоо дахин авчрах сайхан цагийг дахин авчрах юм хүн гэж бодоод бишрээ дотроо залбираад ингээ холоос ингээд залбирчаал. Ясаа гандлага харж за авгаар богд маань тодорцсон шүү гэл. Тэгэл ингээл боддог юм баггүй. Тэгээд би бас яг ингээд диважин яриулъя гэдэг хүн байдаг надад. Хүмүүс ингээл подкаст дээр хараа. За нөгөө Чингис хааны дахилгааны яаж бай. Чингис хаан чи юу болж яаг нэг загнуулал ярина шүү дээ. Харин хэдэн хүүхэд чи одоо хэдий юм хийж байгаа гэх. Одоо тэтгэл явна. Над би 15 хоног над Монголд байж байгаа. Хүүхдүүд ивент хийлгэн.
тэрийг тасалж болохгүй. Нэгэн тийм чинь олон жил баг 8-9 жил зарцуулсан проект. Тэгээ чамайг одоо ингээ хөл Диожингийн тухай сонирхоод асуух юм цаг нь ирж байгаа юм багч бодсон байхгүй. Бас тий. Харин тийм юмны нэг тохироо. Юмны тохироо бүрдэж байгаа юм байна. За энэ чи ганжуур тавьчлаа. За одоо ингээ түүнээс урд нь тэгэл хөө чи ингээ Диожин яриач мэрэж хит юм. Ямар ч зах зээл биш гэж байна. Эсвэл хөл ярина, эсвэл Диожин ярина. Тэгээ Чингис хааныг ярих юм бол хүмүүс оо за ингээ дандаа Чингис хаан ярьдаг ингээ. Нэгдэл. Тийм. Гэтэ би тэрэндээ харамсдаг л дээ. Угаасаа энэ миний хийгээд явах ёстой ажил сонгосон мэрэгжил. Яг хөө ингээ яг тулаад ирүүлж бас гоё л доо. Тийм. Энэ бол би бос хүмүүсийн зохиолч гэсэн ингээ харахаараа ялангуяа залуучуудын зохиол шүлэг мөлийг харахаараа энэ шашин нь юу вэ? Энэ хүүхдийн ямар шашинтай? Ямар эцэг ихтэй? Ямар ертөнцийг бүжиглэх гэж энэ зохиолоос нарагддаг байхгүй. Тийм. Тэр нэг бүр партийнхаа тухай хичээл тэгээ суугаад байна. За баярлалаа. За. Ингээд сайхан амраараа одоо зуны амралтын цаг эхэллээ. Харин тэглээ. Сайхан амарцгаагаараа. Тэгээ. За ингээд Диожингийн тухай энэ зуны амралтаараа бас яг олж аваад уншиг үл энэ түрүү хүмүүс баахан ном асуугаад хаан зардаг юм байдаг. Энэ Гандан эдийн эргэн тойрны номын дэлгүүр байна. Тан номын дэлгүүр, бодхийн номын дэлгүүр, номон соёл гэдэг энэ гурван дэлгүүртэл байгаа. Тийм байна тий. Ягаад тэн зардыг би хийсэн шүү дээ. Өхөн нэг хүж магадгүй гэдгийг мэддэг хүмүүс очдог газар. Хотын дөрөв гэж бол өхөө мартсан болсон. За ингээд сайхан амраа. Баярлалаа тий. Сайхан амраараа.